Locus Podcast. Сайн байцгаана уу? Манай подкастыг сонсдог эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай энэ удаагийн дугаарт Баян жаргалын ган чимэг оролцож байгаа. Ингээ Баян жаргалын ган чимэг маань Австри улсаас орж байгаа. Ганаа чи өөрийгөө танилцуулчих уу? За тэгээ сайн байцгаана уу? Тав хүндийн орой мэндийг хүргэе. Намайг Баян жаргал авахтай ган чимэг гэдэг. Австри улсад амьдарч сурдаг оюутан хүн байна. Юугаар сурж байна? Одоо Австри улсад ерөнхийдөө яг энэ Австри улсад ирээд бол яг 5 6 жил болж байна. Би одоо Австри улсын Вин хотын Вин их сургуулийн улс төр судлалын магистр анги сурдаг байгаа. За манай ирээдүйн одоо улс төрийн гишүүн одоо Тэгээ ер нь судлаач. Анх хөдөөнөөс ингээд хот руу орж ирээд хотоос гадагшаа гарсан гэд түрүүн хальт ярьжсэн. Энэ талаас яриад эхлэх үед үлээ. Тэгээ ерөнхийдөө Хөдөөнөөс гэхээр аль аймгийг ярьж гинэ үү? Өвөр хангай аймгийн Нарийн Телсон. Тэгээ бүр 4-р баг явуулаа цаашаа явбал бүр хөдөөний яг ингээ 8 нас хүртэл бүр хөдөөний зурчин айлын хүүхд байж байгаа. Тэгээ сургуульд ороод сумын төвд бас 10 жилээ дүүргэсэн байгаа. Тэгэл хотод орж ирээд бас нэг томоохон хотын соёлд одоо суралцаад 4 жил болж байгаа. Тэгээд шууд сургуулаа төгсөөд ер нь Европт хөлөө тавьсан байгаа. Хөл тавьсан. За тэгвэл хөдөөнөөс одоо хот руу ирж тасахад хэцүү байсан уу? Эсвэл нь Улаанбаатараас Винд ирээд одоо Европт ирээд тасахад хэцүү байсан уу? За ерөнхийдөө хотод Улаанбаатар тасах нь надад бас айгүй хүнд байсан. Харьцуулаад хэлэхэд яг үнэ хэлэхэд яг 18 настай тэгээд тэр үед чинь жоохон байсан болохоор гэр гэрээсээ хоол тэгээд яг тэр үед өөртөө хэлж байгаа юм да. Одоо ингээл ер нь гэрээсээ ингээл холдож байгаа юм биш үү? Одоо ингээл өөрөө биеэ дагаал явах эхлэл тавигдж байна. Гэл өөртөө хэлсэн. Тэгэл хотод амьдрахаар чинь яг тухайн үед ер нь хэцүү байсан да. Нэгт гэрээ санаа. Тэгээ хоёрт болохоор хотын соёл чинь бас хөдөөний соёлоос өөр л байт юм л л дээ. Одоо жишээ нь гэтэл матуусаа юу яаж бууштай нөгөө андуурч бууж суун. Ерөнхийдөө эхний 1-2-3 сар ер нь жоохон хэцүүхэн дүлээсэн л да. Тэгээ өлсөн. Тэгэл уутаар нөгөө гурлан тийм одоо борцог шүү дээ. Өөжийн борцог энэ аваад иддэг байсан бүр өдөртөн. Тэгэл нэг мэтгэд бүр 2-3 сар тэр амар айгүй жин нэмж таргалж ирсэн. Ер нь жоохон гэр орноосоо хоол яваад ингээд жоохон шинэ орчинд тагцохоор би ч бас нэг хоол хүнсний дуршил өөрчлөгддөг юм лээ миний хувьд бол. Тэгээ Европт ирэхэд ч гэсэндээ бас нөгөө байгаа хэмжээс 10 жил нэмжсэн. Яг л бас нөгөө орчин солигдоод ирэхээр хотод ирээд хотын соёл суралцах гэж нэлээд болсон. Тэгээд бас хоол ундны дуршил одоо юу төрөл бас өөрчлөгдөөд жин нэмсэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл. Тэгээ хичээлэл айгүй хийдэг тийм номын санаа салдвал тийм хөвгт байсан. Тэгээ хотын хүүхдүүд өдөөний хүүхдүүдээс айгүй их ялгагдаж харагддаг байсан. Тухайн үедээ бол тийм хувцас хунар тэгэл арьсны өнгө ч гэдэг юм тий. Одоо чөлөө цагаа өнгөрүүлж байгаа одоо үйл явцсан ч гэдэг юм уу. Өөр л байдаг байсан л да. Өнөөдрийн подкастыг Амраа Цэндэ хоёр хөтлөж байгаа. Би танилцуулга марцсан байна. Австрид ирээд анх ирчээд бас гэрээ хэрийг санаж одоо хот руу ирээд нэлээд дадлага болсон байсан байна шүү дээ. Гэхдээ тэр яг Австрид бол яг Монголоос ирээгүй анх лээ би Германд ирсэн байхгүй. Германд нэг жил байгаад тийм тэгээд Германда нэг жил яг сургуульд уулын би чинь нөгөө сургуульд сурна гэж ирсэн байхгүй. Тэгээд тухайн үедээ мөнгө болон хэлний нөхцөл байдал тэнч бас хангалттай биш байсан. Би саясч 50 евротой. Тэгээд нөгөө герман хэлний багш маань надад нэг монгол охин нөгөө ингээд айлд ажилладаг. Тэгээд тэр охин айлаас явж байгаа чи ямар ч тэр айлд нэг жил ажиллаа. Тэгээд хэлнийхээ курст яваад хэлээ сайжруулах гэдэг надад зөвлөсөн байхгүй юу? За. Тэгээд юу Монголоос шууд нэг герман айлд ирж байгаа байхгүй юу? Нөгөө герман жинхэнэ нөгөө соёл гэдэг яг жинхэнэ дэрэгдээс нь сурсан гэх юм уу харж харсан гэх юм уу тийм нэг жил яг герман айлд амьдэрсэн юм шүү дээ тэгвэл тийм нэг жил герман хүмүүс дотор ороод өдөр тутмын амьдралд оролцоод айгүй их юм сурдаг шүү дээ маш их юм сурсан яг үнэ маш их юм сурсан хөндлөнгөөс нэг германд амьдраа дотор байранд амьдраа зүгээр хальт нэг хэлнийхээ курсын герман багштай ч юм уу хальт хүмүүстэй дэлгүүрт ороод юм авах техник шал өөр яг гэр бүлд ороод амьдрах чинь шал өөр гэдэг штеп. Эхний үед тэгээд нөгөө айлтаа хэр зэрэг чөлөөтэй байж чадчихсэн үү эсвэл нь одоо хэлний асуудлаас болоод ч юм уу зарим юмаа илэрхийлж чадахгүй ичээд заримдаа нэрлэхснээсээ болоод өөрөө эвгүй байдалд ороод тиймэрхүү инээдтэй юмуд гарч ирсэн. Тэгээ ер нь бол мэдээж хэрэг Монголдо одоо ингээл нэг А1-ийн курс суугаад тэргээ төгсөөд ирж байгаа шүү дээ ер нь бол. Гэтэ тэр А1-ийн маань курс суусан тэр сурсан зүйл маань ерөөсө Германд ирээд ирсэн өдрөөс л мартагдсан. Бүр хаалуу гэж эхлэх тэр үе мөчөөс л авахад мартагдсан.
болсон. Шал өөр орчин, шал өөр аялал намайг гутаад юу Монгол сурсан Герман айлаа яг юусэн ирсэн анхны өдрөөсөө мартсан гэх юм уу. Тэгээд яг шинээр сурсан. Тэгээд яг нөгөө нэг хүмүүсээ ойлгохгүй тийм юу бол анханасаа айгүй их байдаг гэсэн. Одоо чинь ойлгохгүй юм ойлгосон юм шиг хардаг чи ярилцдаг ч гэдэг юм уу. Ярилцах ч байх ойлгосон юм шиг царай гаргаад уу. Тийм царай гаргаад одоо мэддэг нөгөө заа гэдэг үгээл хэлдэг тийм. Нөгөө нэг ямар нэг юмыг одоо мэдхгүйгээд намайг одоо яачих вэ дээ. Одоо надад дургуйцах байдаг ч гэдэг юм уу нэг тиймэрхүү нэгсэн байлаасаа болоод намайг мэдхгүй энэ мэддэггүй юм байна гэж тэнэг гэж бодчих вэ энэ төр гэдэг өөрсдөө бид нар чи аюу хэм зохиод штэ тий зохиож бодоод идэв штэ өөрсдөө айлгаал тий нэрлэгсэн байлаасаа болоод дандаа заа гэж тэгээд нөгөө яриагийн өргөжлүүлэх гээд одоо ойлгохгүй байна гэдгээ хэлхийн тулд бас заа гэдсэн байгаа хгүй яа гэж өдрийн болохоор би яа гэдэг нь заа яриад сонсож яана гэсэн утгаар бас өөрийгөө ойлгуулад байсан байгаа. Тэгвэл нөгөө чинь надад зөндөө болоо үүрэг даалгаварч байд юм уу гэсэн багт бидний ойлгосон гэдэг нөгөө чинь бодож байгаа шүү дээ тий. Тэр нөгөөд ч ойлгоогүй үлдчих ч гэдэг юм уу тиймэрхүү бас айгуу тохиолдсон тий. Тэгээ яг нөгөө нэг миний тухайн үед ирсэн Герман айл маань нөгөө нэг айгуу тийм одоо гэр бүлийн маргаантай жоохон хямралтай байхад нэрсэн л дээ тий. Яасан бэ гэсэн чинь нөгөө нэг эхнэрийн хураад яг савж явах үед нь үе. Тэгээд тэр үеэр чинь тэгээд айгуу тийм сонин нөгөө соёлын ялгаануудыг ингээд шууд харж байгаа юм чинь. Одоо жишээ нь ихтэй чинь нөгөө нэг Монголд чинь хүмүүс салхаараа баг хонч нь болоод за зарим нэг хүмүүс тэгээд салдаг штеп. Тэгээд салсан тохиолдолд хүүхд мөгтөө уулзахгүй ч гэдэг юм уу те. Тэгтэл нөгөө Герман хүмүүс чинь за яг тэр айл ил жишээ л те. Харахад ерөөсөө ингээд эхнэр нөхөр айл салсан ч гэсэн хүүхдүүдээсээ аав нь салдгүй юм шүү, ээж нь салдгүй юм шүү гэдгийг бүр айгуу сайн хумсарладаг хүмүүс байлээ л те. Тийм тэгээд одоо жишээ нь 7 хоногийн сүүлээр аав нэрч хүүхдээ авдаг ч юм уу эсвэл ээж нь хүүхдээ авдаг ч юм уу тий тэгээд одоо жишээ хамгийн инээдтэй ингээд мартагдчихгүй тэр айлд юу тохиолдож байсан бэ Монголоос ирээд удаагүй байхад тэгээд ямар ч байсан тэр хүмүүсийнх нь хоолт нь надад айгу сонин санагддаг байсан жишээ нь гэтэл одоо тэр эмэгтэй нь өглөөнөө босоод тийм ананас ч гэдэг юм янз бүрийн жимс ингээд хэрчээлж байгаа надад бүр айгүй сонь санагдчихсан. Энэ хүмүүс ямар тансаг амьдардаг юм бэ гэж боддог ч юм уу тий. Одоо нөгөө нэг ундаагч нөгөө нэг каусараа наваа тавьчихдаг штэ тий. Тэгээд тэр ундаанаас хүүхдүүд нь дураараа аваа. Тэгээд би тэр ундаанаас нь айгүй буусараа бас жин хийсэж байгаа. Айгүй тэр мөр нь айгүй сонирхолтой санагдчихэв. Тэгээ нөгөө нэг газ байдаг ш нь газыг ингэж нөгөө усыг нөгөө газ болгож уудаг. Газтай ус олгож тэрийг би нэг удаа мэдэхгүй маш нөгөө ус хүчтэй гэдэг бүр амар удаан давтаж ингээд пис гэж дэлбрээд хүмүүс бүр шил хамаг байдаг тэр газ нь дэлбрээд шил мэлтгаан миний нүүр өсрээд тухайн үед би сүний үнэтэй цайтай нэг хагалчлаа гэж амар ингээд айгаал айжсэн чинь үй зүгээр штэ гана чи харин зүгээр үү гэж нөгөө хүмүүс чинь надад санаа зовоод нөгөө эд хөрөнгөнд дэвш эд одоо тэр хүмүүсийн хувьд бол тэр жижигхэн зүйл байгаа байхгүй надад бол айгүй тухайн үед амар санагдчихлаа. Тэгээ бас нэг удаа нөгөө нэг айгүй усан сэлгээл явдаг. Тэгээ би ч нөгөө Монголоос усан сэлж чадахгүй иржсэн. Тэгээл нөгөө хүмүүс нөгөө өндөр тийм нөгөө нэг өсөрдөг зүйлээ шүү. Нөгөө өсөрдөг тийм өндөрт гараар өсөрдөг шүү. Нөгөө бассейн руугаа. Тэгээ тэр хүмүүс өсөрж байгаа хүмүүс нэнүүд нь бүр айгүй гоё харагдаад би энэ хүмүүс өсөрчий гэж одоо шууд өсөрсөн байх үү дэшээ гараад тэгсэн чинь живээд бүр нөгөө нэг тий нөгөө бассейны чинь метр юу ч 3-аас 4 метр байгаа шүү дээ ойролцоо 3 метр. Тэгээд нөгөө сэлж чадахгүй живээд тэгээ нөгөө ойр тойрны хүмүүс хамгийн ойр байсан хүн намайг татаж авч байгаа. Үнчид нөгөө нэг живхээр ингээл 2 гар сар болцаад ингээд доошоо л ингээд яваад идэв лээ. Үу яана. Хамгийн ойр байсан хүн татаж гаргаж байсан. Тэгээ нөгөө бассейных нь харгалзагч над руу ирээд намайг загнаад ингээд сэлж чадахгүй юм байж яагаад ингээд өндрөөс өсрээд ингээд 2-3 метрийн бассейн руу өсрээд орчиж байгаа юм бэ гэдэг. Тэгээ би нөгөө сүүлдээ нөгөө сэлж сурна гэж өөртөө амлдаг бол дандаа нөгөө нэг тэр хүний одоо тэр бассейны харгалзагчийн үдэн ингээ хариулж хагаад дандаа нөгөө захын ирэмэгдүүлж нөгөө сэлсээр аваад сурч байсан. Нөгөө дуундаг шүү дээ. Тий. Нэг ханын дагаж наадаж юусараа нэг гараараа ингэж самарцаараа сэлээс сурч байсан шүү дээ. Нөгөө бас ер нь жоохон амин өрссөн нэг тиймэрхүү зүйлүүд надад айгүй ус мустай холбоотой гэдэг нөгөө тиймэрхүү зүйлүүд айгүй тохиолдож байсан. Түрүүж нөгөө Хорваттай аялаж явж байгаад нэг Адрати нөгөө нэг одоо тэнгис рүү бас нөгөө хийлдэг завтай явцсан байхгүй юу? Заваа хийлээд тэгээ урд нь бас нөгөө зав хийлж турсан завтай хийлдэг завтай явж исэн туршлагаас айгүй ховс энэ нөгөө нэг Австрийнхаа нууруудаар л айгүй хийлдэг завтай явдаг. Ганц 2 удаа явж исэн нөгөө хийлдэг заваач залуурдаж мэдэхгүй. Тэгсэн нэ шууд заваа хийлээд далаа руу гарсан. Тэгсэн чинь нөгөө салхин туугдаад бүр өстой нэг бөө юм. Ямар зөрхтэй ганцаар явсан юм уу? Өө найзтайгаа найз залуутайгаа тэгээ.
Тэгсэн чинь нөгөө хоёулаад нөгөө юу яагаад цалхин тугдаад бүр далайн эргээс холдоод тэгээ сүүлдээ бүр нөгөө заваа яаж залуулахаа ч мэдэхгүй эргэж нөгөө далайн руугаа явж далайн эрг рүүгээ явж чадахгүй бөө юм болоод нөгөө хэлдэг зав чи ингээл дороо голдоо эргээл идэв юм эргээл тэгээд нөгөө далайн руугаа цаашаа ингээл явах гэсэн юм бол ус бүр ингээл цэлэлдээл хар ус амар цэлэлдээл бүр ингээл өстой амар юм бэлээ. Тэр үед юу бодож исэн? Дотроо юу бодогдох вэ? Тэр үед өөрөөр амар байсан. Яг бүр далайн эргээс холтсон тэгэл хар ус улмал цэлэлдээл ингээд далайн давлгаач цэлэлдээ. Тэгсэн чинь баахгүй нөгөө баахан дохиогоо хангиулсан далайн харгалзагчтан гэсэн нэг 2-3 завтай ирж ирсэн. Тэгээд тань тэр хүмүүсийг ирсэн бүх санаа амраад. Тэгсэн чинь нөгөө хүмүүс чинь бүр ирээд амар загнасан. Би цаарыг намайг яагаад ингэж олч нэг баахан хүмүүс л загнуулж явсан биш. Нэлээд загнуулсан. Тэгээд яагаад ингэж сайн сэлж чаддаг шумбагч хүмүүртэл ингэж таанаа шиг явдаг байхад яагаад ингэ явчихж байгаа юм. Тэстэй хамгийн аюултай далайн үзэлтэнтэй харагдчих гэсэндээ хамгийн одоо нөхөрсөг биш зүйл гэж намайг айгуух загнажсэн тий. Манай монголчууд чинь бас их мундаг штэ. Чи өөрөө хөдөөний өвгт гэд сая хэлсэн. Хөдөөний хүмүүс чинь бас улам илүү их мэдэх ёстой байх. Гал ус хоёроор тоглож болохгүй гэж хэлдэг шүү дээ. Аяктар сануулдаг тий. Тэгэл яг нөө тоглоод тэгэл айгүй автаа ч юм уу тэгэл ерөнхийдөө иймэрхүү амарсан зүйлээс ямар нэгэн аргаар тэгэл болтрал. Гэхдээ нөгөө талаасаа бас чи зарим хүмүүс чинь өөрийнхөө комфорт зоноосоо гарч чаддгүй шүү дээ. Нэг аядахтай одоо өөрийнхөө бүсээс гэх юм уу гарч чадахгүй ингээ шин юм сурч чадахгүй цаасаа би чадахгүй гэдэг нэг хоцроод идэв шүү дээ. Тэгэхээр нөгөө талаасаа бас зөрөгтэй байна гэдэг чинь улам их юм тий. Болчин чадна гэдэг айгүй юмар оролддог бодол чи тийм зантай юм шиг байна. Мэдгүй ямар ч хэсэгтээ энэ Австри Европ залуучуудын хийж чадаад байгаа зүйлийг би яагаад хийж чаддгүй ингээл айгүй өөрөөсөө асуугаад одоо энэ зан чанараар гулгаж энэ цагийн явцад сурна л да. Яагаад биднээс хийж чадаад байгаа зүйлийг бид хийж чадахгүй гэж яагаад биднээс заавал хөдөө тал нутгаас ирсэн гэхээр эднээс яван зогсох хэрэгтэй гэж гэл. Айгүй энэ хүмүүсийн ер нь юу хийж яа ямар ном уншд юм бэ? Юу сонсд юм бэ гэдэг айгүй энэ яг үеийнхэн Австри Герман залуучуудыг ер нь нэлээ ажиглаж чаддаг л да. Гана чи одоо 97 жил гарсан болж гин гэдэг чинь ер нь гадагшаа гарсан энэ шийдвэрийг чи зүг гэж боддгоо. Яг уу юм хоёр талтай да морё Монголд байсан бол ээж аавынхаа дэргээд гэр бүлийнхэн дэргээд цаахан илүү бүтэн сайхан байх л та. Тэ. Гэтэ ерөнхийдөө миний энэ хүсэл зорилго байсан болохоор мэдээ зөвл байсан л да. Яаж ч утсан. Тэ. Миний хувьд одоо гадаад гарснараа маш том сэтгэлгээний задаргаа одоо миний хувьд одоо би болсон ч гэдэг юм уу те илүү их зүйлийг сурсан одоо ядчил нэг өөр улсын хэл дээр их сургуулаа одоо ингээд дүүргээд явж гэн гэдэг чинь бас миний хувьд бол айгүй том юу л гэж бодож байна давуу тал. Чамд нэг ийм санагдсан анх ингээд би ирээд удаагүй байхад манай нэг найзын ээж аав шинэ байшин барьсан гэд тэгээд байшин барьсан гэж ярьж ирсэн. Тэгээд намайг нэг баяраараа гэртээ дагуулж очиод оцсон ч үнэхээр гоё байшин байсан байхгүй. Тэгээд би ирээд удаагүй байсан юм чи тэр байшинг би ямар гоё байшинтай юм бэ гэд хэлсэн чинь тэр найз маань тий айгүй гоё байшин байгаа гэж хэлсэн чи би бүр гайхацсан. Яагаад би гайхсан бэ гэхээр нэлээд дээхэн үед манай монголчууд айгүй олон хүмүүс ингэж ярьдаг гэсэн шүү дээ. Чи ямар гоё эмэгтэй вэ гэхээр би муухайгаа мэдчихээн гэлтэгдэг шүү дээ. Бити хүнийг доромжлоод тийм ялгаатай санагдчихсан уу? Европчууд гоё гэж бодсон юм яг гоё орно л хэлээд өөрийнх нь байсан ч гэсэн тий айгүй гоё байшин байгаа зэрэг өөрийнх нь байшин магтчихж байгаа. Тий. Тэр айгүй сонин ингээд надад өөр санагдчихсэн. Чамд ямар байсан бэ? Надад ч гэсэн маш өөр. Одоо жишээлбэл одоо энэ даруухан зам ч гэх юм уу, нэгдүгээр зам ч гэх юм уу, эсвэл өөртөө ихтгэлгүй байдал ч гэх юм уу, сайн мэдэхгүй байна л да. Нөгөө хүний магтаалыг авч чаддаггүй ч гэх юм уу. Одоо жишээлбэл би бол хүний магтаалыг авч чаддаггүй төрлийн юм байгаа байхгүй юу? Хөө ингээд магтахаар заавал ямар нэгэн байдлаар яг ингээд бүдүүлэгч байдлын хэлбэрээр ч юм уу ингэж сөргүүлдэг. Гэсээрээ дотроо нэрээ тийм дээ гэж боддог ч юм уу те. Жишээлбэл сайн нөгөө манай Австри өвчтэйгээ ингээ яриа сууж байхад би одоо ганаа ингээд энэ их сургууль гэдэг чинь маш өөр ертөнц. Манай Австри хүмүүс ч хүртэл чиний одоо сурж байгаа улс төр судлалыг чи ойлгохгүй маш өөр ертөнц. Энэ бол чинь маш өөр ертөнц чи одоо ингээд хүчээрээ ингээд явж байгаа чинь үнэхээр бахархалтай байна. Тэгэл би ч нөгөө заримдаа нөгөө хичээл ойлгохгүй энэ төргээл очиад айгүйх юу яадаг байхгүй одоо зовлон тоочдаг. Тэгэхээр намайг чи ганаа сайн байна ингээд хуур хаа холын юм өөр соёлтой ингээд таал гадраас ирсэн охин чаа ингээд өөрийнхөө хүчээр ингээд явж байгаа чи ингээд болж जैन би бол чамайг
одоо их сургууль гэдэг чинь бол одоо ийм чирэнгэн ой гэсэн үг чи тэрний нэгээх хэсэгт ингээ явж гин гэсэн үг тэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр би өмнөөс нь тэгвэл би тэр ширэнгэн ойр төрсэн сармагчин юм байна л да гэж хэлж байгаа байхгүй өөрийгөө. Гэсэн чи үгүй гана чи тийм ширэнгэн ойр төрсэн сармагчин гэж надад санагдав. Харин чи тийм идшээ ингээд одоо олзоо ингээд хизээ мэдгүй ингээ булаагч байгаа тийм нэг юу шиг одоо гар шиг тэгж харагддаг. Ингээл амар айгүй айж өгнөр ингээд халаас ингэж ажиглаж харж байгаа тийм одоо бар шиг л харагддаг миний хувьд тэгж байгаа байхгүй. Тэгээ би тэр багтаал энэ хүлээж авч чадахгүй өөрийгөө сармагчин гэж тэр хүнд итгүүлэх гээд ингээд дайраад байгаа байхгүй юу. Уг нь дотроо тийш нэрч тийм биш үү? Би чинь бас ингээд нэрч биш нэрэ бар л юм биш үү гэж бодоод байгаа мөртлөөс ярихдаа өөр юм гараад байдаг. Амраа яаж амраа дээр иймэрхүү тохиолдож байна уу? Миний ажилласнаар болохоор ер нь тохиолддоггүй. Яагаад юм болоо гэхээр магадгүй аав ээжээс их нөлөөлдөг гэж магадгүй. Манай аав намайг жоохон бахад айгүйх магтдаг. Чи минь гоё охин шүү, чи мундаг шүү гэх шинэ тэ нэг тиймэрхүү магтдаг. Магтаалыг жоохон ингээд аваад сурсан болохоор тэгсэн байж магадгүй гэж боддог. Гэтэ гүйж магадгүй л дээ манай цаг үеийнхэн бас өөр гэж магадгүй тий. Тийм би манай цаг үеийнхэн гэж хэлдэг шүү. Угаас ер нь бол тийм аа. Би нэг хит дүү байгаа аа. Миний жишээн дээр болохоор би жоохон өөртөө энэ тал дээр итгэлгүй болохоор л өөрийгөө тийм магтаал дургүй юм шиг байна. Ер нь бол ажиглаад хахад. Тий янз бүрийн л да хүн тий. Хүн хүнээсээ болно уу? Тий яг үнэ. Миний болохоор өөртөө итгэлгүй хугацаа шалтгаалж байгаа нэгдүгээр цаг хугацаач бас байж байгаа тий. Яг үнэ. Эсвэл тухайн хүнээсээ ч болж байгаа хүн болгон үү шүү дээ. Хөлөг болгон жороо биш гэдэг л үүдүүлээ. За тэгвэл манай ганаа ямар ч гэсэн одоо Монголын хөдөөнөөсөө Улаанбаатарт орж ирээд тэгээ Германы бас нэг хөдөө тосгонд ирсэн биз дээ. Нэг жилийн тэгээд өнгөрсөн юм байна. Дараа нь Австрид оюутан болоод очиход одоо оюутны эрдмийн ширээний инэттэй зүйлүүд юу болов? Би ч одоо тэгэл нэг айл амьдрал өөрийгөөс мундаг Германтай очлоо гэж төсөөлөд байгаа шүү дээ. Тухайн үед нэг яг нэг хүмүүсийг ойлгодог, ярьдаг болцсныгоо жоохон багахан хэмжээнд ярьдаг болцсныгоо одоо жишээлбэл манай Монгол байгаа хүмүүс чинь хүнийг гадаад дээр чигээр эрсээ өдрөөсөө баг автоматар тухайн хэлийг сурчдээ мэн гэж ойлгодог штеп. Гэтэл энэ хэлийг сурах гэж хүн чинь насан турш үйл явц байгаа байхгүй юу? Тэгэл тухайн үед Австрид ирчээд оюутан болж ирчээд өөрийгөө мундаг хэлдэ нөгөө нэг гадаадаас ирсэн оюутангуудаасаа би чинь нэг айгүй сайн багшаа ойлгож байна гэж тоохгүй. Тэгээ ажил хийгээл яваад байсан. Хэлээ нэг юу яахгүй. Бүр сайн яг хэлнийхээ курс сурахгүй ажил хийгээл тухайн үед тэгэл яваа. Тэгээд хэлний курсыг тиймэрхүү байдлаар өнгөрч жаад их сургуульд орсон чинь жинхэнэ нөгөө нэг одоо толгоогоо газар шаахах гэдэг юу лээ. Толгоогоо зөвч гэдэг юм уу. Тэгээд нөхцөл байдлаар толгорсон. Яг ингээд анхныхаа лекцэнд ороод оюутангууд нөгөө одоо айгүй үнэтэй тийм брендийн компьютер одоо лаптоп гэлэхээс тахуулаад миний одоо сэтгэл жоохон тийм гонсгор үе ихэлсэн л дээ. Хичээл нэг тухайн өдрийнхөө лекцийг өрөөс ойлгоогүй. Тэгээд нөгөө 300-400-аад оюутангуудад чинь тэр дандаа ихэнх нь Австри гадаа одоо яг Герман, Швейцарч гэдэг юм уу тиймэрхүү улсаас ирсэн. Маш сайн нөгөө их төрлийн хэлээр яаж болохоор багшаагаа сайн ойлгодог, шууд багштай яриа. Тэгээд нэг лекцийг тэмдэглээд дуржигэнтэл ингээд компьютер дээр шивээ явчих байгаа байхгүй. Би тэгэхээр нэг харандаа цаасаал очсон байсан баг тэр үедээ. Өөрийгөө амар голсон. Би юунд ороод ирвэл гэж бодлоо. Хэлнийхаа курс таахтаа нэлээд сайн сурахгүй яваа. Тэгээ энэ тухайн хэлний курс сурсан хэлж гисэндээ зөвхөн өдөр тутмын хэл заад юм байна. Нэг сургуулийн яг энэ мэрэгжлийн хэл гэдэг чинь бүр ахаад сурах зүйл байгаа байхгүй юу? Яг тийшгүй яах вэ? Наривчлаад явчихна. Тий, наривчлаад бүр мэрэгжлийн хэлбүүд гэдэг чинь зүгээр герман энгийн ажил хийдэг хүмүүстэй одоо өөр мэрэгжлийн хэлбүүд чинь хүртэлтэй хэцүү байдаг шүү дээ. Бид гадаад бидэнд битгээл. Тий. Яг үнэ. Тэгээд нөгөө Монголд ч яг маш өөр системээр явсан нөгөө одоо анги хамт олонтойгоо сайхан юу найс нөхөд болоод явдаг бол энэ Европт ч ер нь их ганцаардах гэдэг юм. Ганцаардах гэдэг одоо хүүхдүүд чи ер нь Европын оюутан залуучууд чи ер нь айгүйх ажилдаг штеп. Хичээлээ чи энэ ажиллаа чи бүгд лекцээ тараал ажил руугаа явдаг ч гэдэг юм уу тийм ингээд нэг найс нөхөд болоод групп үсгээд явах ер нь маш ховор байдаг. Тэгээ айгүйх ганцаардаж байсан анх эхлээд яг ингээд тусгай ингээд найс нөхөд авахгүй хичээлээ их хамтрагч байхгүй ч гэдэг юм уу тий. Тэгээд яг ингээд нэг хамт олонч байхгүй тэгээд яг нэг юм газар нэг өөрийгөө төөрүүлсэн юм шиг тийм мэдрэмж төрж байсан. Тэгээд эхний 2 семестр бараг өгчөө олох гэж яг тухайн их сургуулийнхаа арга барилыг олох гэж нэлээх цаг зарцуулсан тий. Тэгээ нөгөө хэлнээсээ гадна бас нөгөө тухайн сургуулийн системийг ойлгох гэж маш их цаг зарцуулсан. Гана би ингэж бодлоо чи түрүү ярианда Монголоос анх гарч ирэхдээ 50 евро одоо зөвхөндөө гээд төрөвчнтэйгээ гарч ирж байсан гэж ярьж штэ. Тэгэхээр магадгүй одоо бидний араас ирэх дараагийн хүүхдүүд маань
бас энэ түүхийг сонссон байхад бас илүүдэхгүй шүү дээ. Одоо орчин цагт ээж аав нь мөнгөнд бэлдэж өгөөд явуулж байгаа хүүхдүүд ч байж байгаа. Эсвэл үнэхээр бас ээж аавах нь өгсөн боломж нь тэр байсан гэдээ бас бага мөнгөтэй ирж байгаа хүүхдүүд ч байгаа тийм янз янзын хүүхдүүд өгдөг баг. Тэгэхээр чиний туршлагаас 50 евро карманда хийгээд одоо гадаад орн руу гарч ирнэ гэдэг бол нэлээд их зоригтой. Одоо айхгүй л ингээл за ямар ч байсан очицсан хань бол учир нь олдно гэж гараад ирсэн байна шүү дээ. Яг үннийг хэлэхэд 50 евро гэдэг бол энд ирээд байрны мөнгө хийдэг лээ, эрүүл мэндийн даатгалын мөнгө хийдэг лээ, эдэж ухны мөнгө хийдэг лээ, автобус унааны мөнгө хийдэг лээ гэд сарын одоо хэдэн төгрөг тий эренгүүтээ ажилд орч чадах илүү чадахгүй илүү гэд аюул олон асуудлууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед юу бодож байсан 50 евро карманда хийж ирж байхдаа нөгөө одоо тэнгийн дотор өөж гэдэг үү би ерөөсөө их айгаагүй тэгээ за яах вэ ямар ч очоод нэг хоног тооруулах газар байгаа юм байна за сарын нэг халаасны мөнгө байгаа юм байна гэл тэгэл иржсэн тэгээ намайг яг тосож авах хүн ч тодорхой биш байсан тухайн үед яг овцны бол дээрээс намайг хэн тосож авах нь тодорхойгүй манай герман хэлний багш нэг монгол охин чамайг тосож авна гэсэн чинь нөгөө охин ажилдаа олцсон гэсэн чинь манай герман хэлний багш гэж байгаа байхгүй тэгвэл очоод онгоцноос буугаад цагдаад хам гэж байгаа байхгүй намайг. Цагдаад очоод би тийшээ явах гэсэн маа гэж хэлгээд. Тэгээ би бүр яах ч чадахгүй онгоц руу би шууд нөгөө нэг онгоцонд орж байгаа байхгүй одоо намайг хэн тусаж авах юм гэдэггүй. Тэгээ явахаас өмнө нөгөө намайг очих байсан айл руугаа имэйл өчээд би одоо ингээд намайг би бол ингээд өөрөө гацаараа явж чадахгүй намайг ирж ав гэж тиймэрхүү утгатай имэйл өчээд өдөөж байгаа гэсэн чинь харин тэгээ намайг хэн тусаж авах юм мэдэхгүй за очоод цагдаад л хандах юм байна гэсэн. Бодлоо тэгээ шууд онгоцонд суусан гэж бодлоо. Тэгээд харин нэг монгол охин таарад би имэйлээ шалгуулсан байхгүй. Миний имэйл юунд мессеж ирсэн байна уу тэр айлаас намайг хүн тусаж авах хүн байна уу гэд. Тэгээд тэр охиноор чи би чи айгүй тийм зоригтой ч юм уу тэнийг ч гэх юм уу тэгээд тэгээ хан тэр охин чи харин миний имэйл рүү ороод тань өө чамд ийм имэйл ирсэн байна. Нөгөө айлс хүн тусаж авах юм байна. Герман хүн чамайг тусаж авах юм байна гэд. Хацтай штэ. Тэгээд амьд хүн аргатай гэж хүн учраа олчихно гэд гараад ирсэн. Учраа олоод 7 жил одоо ингэж улс төрөөр сураад мундаг явж байгаа юм байна. Сайн байна. Тэгээд тэгээ яг нөгөө биэнд оюутан болж ирээд оюутны байр маринд амьдрал маш олон улс орны оюутангуудтай амьдрал тэгэхээр чи өнчөөс шал өөр уучгаан чи яг жиг нь олчноо мэдрээ. Залуу хүмүүс чи ингэж амьдрд юм байна. Ийм ажил хийж хичээл намаа ингэж зохицуулд юм байна гэж айгүйх тийм соёлын тийм ялгаа, соёлын тийм юунд орж байгаа харилцаанд орж байгаа байхгүй. Жишээлбэл би ирээд нэг Кен улсын нэг Африкийн Кен улсын нэг охинтой нэг одоо өрөөнд орж байгаа байхгүй юу. Тэгээд та жиг нөгөө нэг соёлын ялгаа чин одоо сүүлдээ бараг их тийм хэцүү байдалд бас оруулд юм л дээ. Тэр охинтойгоо би сүүлдээ бүр нэг жил амьдрал сүүлдээ бүр таарахгүй би тэр чи бараг зодтолтоод шахуу салжсэн байхгүй юу. Яагаад гэвэл нөгөө тэр хүний чин соёл нь надаас маш өөр, идэж уух нь ч өөр, амьдралын хэв маяг өөр ахаар гэ нэг өрөөнд тийм өөр амьдралын хэв маягтай хүмүүс амьдрахаар маш хэцүү юм билээ. Тэгээд хөө айгүй оюутны байранд байрч яд юм уу тиймэрхүү айгүй асуудлууд надад айгүй тохиолдож байсан. Яг ингэ цуг өөр орны цуг өөр соёлтой хүнтэй хамт амьдрахаар тийм асуудлууд жоохон гарсан. Тэр хүн чинь өөрийнхөө оронд байдаг шиг одоо зам байдлаа гаргаад яг үнэ. Тэгээ би болохоор бас өөрөө дураараа загсан байгаа байхгүй юу. Тэр хүнтэй бас ингээд сүулдэ ингээд харахаар би болохоор өглөө амир айгүй их тусаал 8 7 8 ч цог мохоо гэдэг түрүүний унтчих нь цог мохоо өшгөө нээждэг. Тэгээд тэр чинь бас л нөгөө та тасаж амьдарч чадахгүй байгаа гэдэг нэг илэрэл байгаа байхгүй юу. Тий. Яг нэг талаас одоо ингээд хүн хэцүү байсан ч гэсэн хэцүү юмыг дагаад бас нэг тэр хүнээс сурцсан юм мэдээж байсан байж таараа тий. Яг тэр тий. Мэдээж энэ хүн хэцүү юм чинь бас дараагийн хүнтэйгээ чи зогсохц чинь бас нэг хүнтэй ер нь анханасаа ингэж хандах хэрэгтэй юм гээд нэг жоохон өөрөө хүнээс юм хүсэж байгаа бол бас нэг жижиг хэмжээгээр тэр хүний хүсэж байгаа юмыг өгжөөж яг үнэ байдал тайван байдаг шүү. Тэрнээс дандаа л минийхаар байх га дандаа л тий ер нь хамт байна гэдэг чинь бас жоохон өгдөг бас буцаагаад авдаг. Тэгжээ цогцож амьдардаг юм шиг санагддаг шүү. Яг өнөө өгч авдаг. Гэхдээ би өөрийгөө бас хамт амьдарч чадна гэж бодсон аахгүй. Монголд ягаад гэвэл би чинь маш олон ах トゥ нартайгаа жижигхэн өнгөр дээж аваасаа мөнгө багаагуул ингээл подвол модооч гэдэг юм айлын хажуу өрөө мөрөөд ингээл олон ах トゥ нартайгаа амьдрахад ямар нэгэн тийм асуудал гардаг байсан аахгүй. Гэтэл нөгөө нэг өөр улс орны өөр соёлтой хүмүүстэй амьдрахаар заавал нөгөө нэг тухайн хүнтэй өгж авч иж амьдардаг тийм юутай одоо тийм ёс зарчманд одоо ингэ өөр их орд юм л юм чинь. Манай Монгол хүмүүс мань одоо Монголд ирэх чөлөөтэй дураараа ах トゥ нар дээр очимоор ивэл очно ажилдаа заримдаа очимооргүй ивэл тасалчдаг энэ төр тохиолдол гардаг штеп. Энд бол гинт ажилласаа ажилдаа очихгүй болчих юм бол тэгэл
баяртай л болно ч гэдэг бараг л тийм ээ. Бүх юм дүрм журмаараа байж идэг. Энэ олон хүн амтай газарт ч одоо дараагийн хүн байж байгаа шүү дээ. Тих мэтчлэн бас аюу их дүрм журмын дагуу амьдардаг. Тэгэхээр чамд ялангуяа хөдөөний өвгтөг гэдэг чинь тэгэхээр ямар нэгэн тийм эрх чөлөө дутагдах ч юм уу эсвэл эрх чөлөө одоо Монголд аваагүй нэг өөр зүйлийн эрх чөлөө эсвэл эдийн засгийн эрх чөлөө чинь бас дотор янз бүр байж шүү дээ тийм ээ. Сэтгэл санааны эрх чөлөө. Тийм эрх чөлөөний ялгааг чи Монголд аль талаараа давуу гэж харсан энд одоо чиний хувьд ямар эрх чөлөө чиний хувьд давуу байна? За би яг нэг хөдөөнийхөө жишээгээр ярил л да. Хөдөөний бүр тал газрын охин тэгээ сайшаа сумын охин тий одоо хөдөөн тал газар амьдарч байгаа хүн сэтгэл санааны эрх чөлөө, сэтгэл санааны амар амгалан байдал, тайван байдал гэдэг бол үнэхээр одоо энэ Европт бол ирээд отохгүй баг зүйл байгаа байхгүй юу? Сэтгэл санааны тайван байдал, сэтгэл санааны эрх чөлөө, ямар нэгэн зүйл сахирхдахгүй амьдрах гэдэг чинь маш том эрх чөлөө байгаа байхгүй нэг талаараа. Гэтэ тэгээд яг хөө тэр бол Монголд байдаг хамгийн сайхан эрх чөлөө тал газраа хараад тал газартаа сайхан амьдрах гэдэг чинь маш тийм сайхан олдшгүй эрх чөлөө. Би болохоор одоо оюун санааны эрх чөлөө бол Европ хамаагүй байна л да. Би одоо Монголд ээж гэр бүлийнхэнтэйгээ айгүй оюун санааны хувьд эрх чөлөөний хувьд айгүй одоо тэмцэлдэг байсан ч гэдэг юм. Миний үзэл бодол манай гэрийн таалагддаг ч гэдэг юм те. Гэтэл энэ Европт намайг болох хүмүүс одоо Монголд байгаа хүмүүсээс илүү байна л да. Оюун санааны эрх чөлөө энэ байгаа байхгүй юу? Тэ миний үзэл бодлыг ойлгодог хүмүүс Европт илүү их байгаа байхгүй юу? Ойлгодог хүмүүсээс гадна уучлаарай яриаг чинь тасалчлаа. Ойлгодохоос гадна бас ингэж бодож болох уу? Ойлгосон нэг хэсэг байж гэн чиний оюун санаа, чиний үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн бас нэг хэсэг хүмүүс байж гэн. Одоо заавал таалагдах биш байгаагаар чинь хүлээж авч байгаа. Конрад Аданауэрын хэлсэн нэг юм гоё үг байдаг юм билэ. Хүмүүсийг байгаагаар нь л хүлээж ав. Тетраас өөр хүн гэж байдаггүй маа гэж хэлсэн нэг гоё үг байдаг шүү дээ. Яг үнэ. Энд айгүй их хүмүүс, айгүй олон хүмүүс хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг шүү дээ, тийм. Яг үнэ. Сэтгэл одоо хүнийг ямар хаана ямар уяас арьс үндэстэй ямар үзэл бодолтой байна гэдэг чинь тухайн хүнд заавал тухайн хүн чинь өөрийнхөө хайр сүнсээ оруулахгүйгээр чамайг яг л байгаагаар хүлээн зөвшөөрдөг. Тийм яг үнэ тэр бол энд маш байдаг зүйлтэй. Тийм. Тэгээд тэгээ яг нөө эдийн засгийн эрх чөлөө гэдээ байна шүү дээ. Тэгээ эдийн засгийн эрх чөлөө Монголд ч одоо оюутан хүн ажил хийгээд ингээ би дагаад амьдрахад яг үнийг хэлээд хэцүү байдаг байхгүй. Би ч гэсэн Монголд ажил хийжсэн. Ажил хийгээд 180 мянга төгрөг одоо юу болох юм бэ те. Ингээл орой гिचлийн тараалал 17 сая 12 цаг гэл өдөр болгоо ажиллаж яхад 180 мянга төгрөг авдаг. Тэгээд тэр чинь нөгөө тухайн үедээ заа жоохон залуу хүүхд чинь гоё цаваал бодно те. Тэгтэл одоо энэ Европт ирээд оюутан хүн ажил хийгээд санхүүгийнхаа хувьд ямар нэгэн байдлаар хараат бус ээж аваасаа одоо ямар нэг санхүүгийн дэмжлэг авахгүйгээр ингээ амьдраад ээж болж байгаа нь бараг ар гэртээ бараг эргээд нэмэр болж байгаа нь айгүй сайхан зүйл байгаа байхгүй юу? Одоо биднээсээ олдож байгаа нэг том ад завшаан гэх юм уу те. Европт оюутан хүмүүс ажил хийгээд сайхан амьдраад ээж болдог. Тэгээд гурлаас эрхчлэн дээр бас нэг ийм надад санагдлаа л да. Эрхчлөө гэдэг одоо хөдөөний маань хүмүүс тэр сайхан тал нутагт ингээд ямар тайван амгалан одоо амьдарч ийн гэж ярьж байна. Энд чиний хувьд ажил хийгээд эдийн засгийн жоохон ч гэсэн эрхчлөөнд хүрээд тий өөрийнх нь дуртай авъя гэсэн цамцаа автчихдаг ч юм уу тийм бэ гэж ярьж байна. Гэхдээ эрхчлөө гэдэг бол зүгээр нэг бэждэг зүйл биш. Эрхчлөөг тэмцэж байгаад болж авдаг шүү дээ. Эрхчлөөний төлөө тэмцдэг. Тэгэхээр малчин ард маань бас зүгээр тэр тайван сайхан жаргаж байгаагийн хажуугаар эрхчлөөтэй байгаагийн хажуугаар одоо өдөр шөнөгүй тэгэхээр бас л тэнд тэмцэл явагдаад байгааз. Тий. Тэр сайхан тэнгэр сайхан тэр талд чинь тэгж тэнүүн сайхан амьдрахын тулд тэр хүмүүс бас л нэг ажил хөдөлмөрөөрөө тэр эрхчлөөг тэмцэж болж авч ин гэж би ойлгоод байна. Зөв үү? Тийм л дээ нэг талаараа мэдээж чи энд одоо эдийн засгийн эрхчлөө арай дээр байна гэдэг чинь бас оюутан хүмүүс чинь бид нар чинь энд чинь бараг л өдөр шөнөгүй ажилладаг тий давхар ажил хийдэг, хичээлдээ явдаг гэдэг ингээд цаг бүх юм чинь төлөвлөгөөтэй байдаг шүү дээ. Одоо миний жишээ биш. Айгүй олон ингээд Европт байдаг хүмүүс манай монголчууд маань ингээд цагийг айгүй нэлээд давчуу ажилладаг тий. Энэ хэрээрээ яг уу арай эдийн засгийн боломжтой болж ирж байгаа ч гэдэг юм одоо тэр талаас нь ярих гэдэг л да. Яг үнэ. Одоо чи ямар бодолтой явдаг вэ? Одоо ер нь бол хэцүү шүү дээ. Монголоос одоо энэ нэг хэцүү цаг үед чинь Монголоос мөнгө аваад амьдрах гэдэг бол одоо евро ямар үнэтэй байгаа лээ тий. Хүн ажил хийж хөдөлмөрлөж өөрийгөө авч явахаас өөр гарцсан байхгүй. Бүр нэмээд одоо ар гэртээ туслахаас ч гэдэм үү тийм өөр гарцгаа очиж штэ тий. Тэгэхээр одоо
Одоо яах вэ тэгээ ямар нэгэн зүйлийг золиослоод ямар нэгэн зүйлийг эргчлэн хөрнө гэдэг чинь одоо бид нар сэтгэлийн амар тайван амар амгалан байдлаа одоо нэг талаараа салдаж байгаа шүү дээ. Нийт эдийн засгийн тодорхой хэмжээний эргчлэн төрхийн тулд тий. Тий. Тэгээ одоо энэ бол уус гарцаагүй зүйл дээ одоо нэгийг дөгөөгөр солиод байж шүү дээ. Тий, нэгийг одоо би чинь нэг сайхан хөдөөний сэтгэлийн амар амгалан эргчлөөтэй сэтгэл доторх эргчлөөтэй байсан чинь энд ирэхээр тэрийгээ золиослоод өөр ямар нэгэн зүйл эргчлэг авахын тулд тэгээд тэнцээ явж байгаа байхгүй тий. Тэгтээ чиний сонгосон зав чи тэрэндээ өөр аз жаргалтай байгаа. Тий готроод байх юм байхгүй. Амьдралаа дээшлүүлээд явж гин гэсэн үг. Хоёулаа гурлаа энэ ярен дээр одоо ингэж штэ өөрийгөө тижээгээд өөрийгөө аваад явахаасаа гадна бас нэг өрөөлд Монголд байгаа хдүүдээ гадаад байгаа монголчууд маань аягүй их мөнгө цаас хувцас одоо эсвэл хөрөнгө оруулалт ингээд эсвэл одоо сэтгэл оюун санааны хөрөнгө оруулалт гэж зөндөө их тусалдаг штеп. Тэгэхээр чиний хувьд анх одоо Германд ирчээд ч юм уу ер нь ирчээд хамгийн анхны удаа Монгол руу явж байхдаа бэлэг гэл бах юм барьж явж юу? Оо тийштэй би ч одоо бэлэг өгөх талтай бид нар ч хүнд юм өгчөөж өөрөө баярлдаг тий. Тий яг үнэн би ч одоо уул нь өөрөө оюутан болж ирэх гэсэн сургалтынхаа төлбөрийг хураах хэрэгтэй тий цуглуулах хэрэгтэй. Тэгтэл нөгөө өөрөө сургалтын төлбөрийг хураахаас өмнө дүүгийнхаа сургалтын төлбөрт одоо бараг хураасан мөнгөө явуулдаг ч юм уу. Тэгээ одоо Монгол руугаа явахаараа бараг нэг жилийнхаа сургалтын төлбөрийг тэр чигээр бэлэг болгоод явуулдаг ч юм уу. Тэгээ би одоо жишээлбэл би айгүй олон нөгөө нэг анхлаад Монгол руу явахдаа бүр чамдаан дүрэн бэлэгтэй явж байсан. Хүн болгоны тоогоор бэлэгтэй очиж байсан шүү. Тиймэрхүү зүйлүүд болсон доо. Эрүүл мэндэд хэр зэрэг анхаарал тавьж гэн. Жишээд нөгөө эрүүл мэндэ гаргуунд нь хаяад бастай. Ажлын хичээлийн гаргуунд нь хаяад эрүүл мэндэ гаргуунд нь хаяад бастай. Ажлын ханаас улаарч гүйсэн гэх юм уу. Бастай нөгөө мөнгөний амтанд орно гэдэг чинь нөгөө нэг гайгүй ажиллаад мөнгө олоод ирэхээр хүн чинь ингээ ажиллаад мөнгө олоод иж болд юм байна гэл бодоод бүр ингээл хичээлээ хаяад эрүүл мэндэ гаргуунд хаяад ажиллаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ ажиллаад эхлэхээр чи үн чинь мэдээж яриг эрүүл мэндэ ядраал сулдаад ирнэ шүү дээ тий. Ээж хичээл ном ингээл гаргуунд хаяхаар чи оюу түүний гол зорилго ч юу вэ хичээлээ хийх үстэй тий. Тэгээд нөгөө нэг хангалтайсаа өөрийгөө биш вэ гэж мэдрэх тусам одоо энэ австр оюутангуудаа өөрийгөө харьцуулаад тэгэхээр чи хүн чинь тэгээд сэтгэл санааны хувьд ч гэсэндээ айгүй готронго тийм болоод эхэлж байгаа юм чи. Тэгээд шууд ажлуудаасаа гарсан та бүр 4-5 ажлуудаасаа гараад эрүүл мэндэ бодоод фитнестэй яваад тусан цэлээд тэгээд маш сэтгэл санааны тайван амгалан байдалтай анхаарад хичээлээ маш сайн хийгээд сүүлийн 2-3 жил. Тэгсэн чинь нөгөө хүн чинь эрүүл мэнд байна эргээд сэргээд ажил хичээлдээ мэдээж хэрэг амжилттай болоод ирж байгаа. Одоо илүү үр бүтээлтэй болоод ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хэрээрээ нөгөө нэг одоо тухайн үед эрүүл мэндэ золиослон барин одоо олдог байсан мөнгөө болохоор залуу хүн чинь нөгөө даав ирээ яраа янз бүрийн өмдөл өрөө дуусгасан байгаа байхгүй эргээд харахад хамгийн харамсалтай нь нөгөө амар ажиллаад байсан ч нү. Тий амар ажиллаад байсан мөнгөөрөө тэгэл дуусгасан байгаа байхгүй хамгийн харамсалтай нь одоо тэнэг байсан ч гэх юм одоо залуу хүн. Австрт нэг амар ганган дэгжин Монгол эмэгтэй ин гэдсэн тэгвэл чи юм биш үү? Үгүй мөнгө өгсөн. Тиймэрхүү нөгөө юм үзээгүй одоо хүн гэх юм уу айгүй мөнгөтэй болоод ирэхээр дэлгүүрийн юмнууд гоё харагдаад гоё шинэ улирал тутмын заарагийн гоцнууд одоо бүр цаашлаад брэндээ гоцнууд гоё харагдаад тэгэл аваад тэгээд яг нөгөө нэг их гоц авдаг байсан мөнгөө хураа одоо өөр зүйл зарцуулаад ирэхээр хүн чинь нөгөө хичээл номоо хийгээд ядаж унших номоо аваад тавьчих харч юм дээ шал өөр хийж байгаа юм чинь за амьдралын утга учир чинь гоцс биш байт юм байна залуу хүн бага ажиллаад олсон мөнгөөрөө өөртөө чөлөөт цаг гаргаад хоббитэй болоод амьдрах хэрэгтэй юм байна бодож байгаа юм чаа. Би сайхан нэг бас уншиж ирсэн. Ийм одоо зарим оронд бас иймэрхүү хүмүүс их байдаг гэд өөрөө одоо амжилтанд хүрсэн бол өндөр байшингаар зөвлөд яриа л да. Өндөр байшинд ингээ гарахтаа ингээ шат тавиад өндөр байшин дээр өөрөө гарчаад зарим төрлийн хүмүүс бол олон хүн энэ шатаар дээшээ гарч одоо энэ өндрөөс энэ сайхан хотыг хараасаа гэд ингээ боддог. Тэгээ шатаа үлдээдэг те. Би зөөрлж ирж байгаа шүү за энэ жишээ татаж. Зарим бас нэг ганц нэг хүн одоо бас таардаг. Өөрөө гарч харангуйтай гэлс дээш нь шатаа хураагаад авчдаг. Яг тэгэхээр надаас өөр хүн энэ гоё юмыг харчих вэ гэдэг тий. Тэгэхээр ийм хүнтэй таарж явсан уу? Австри хүмүүс ер нь хүн чанарын хувьд ч юм уу ямар шиг хүмүүс юм бол чи юу гэж бодож явдаг вэ? За ёстой Австрид ирээд би ганц шигч муу хүнтэй таараагүй. Бүгд маш хүнлэг, маш тусархуу альва юм чи болгочихсон бүтээч хийсэн гэсэн тийм сэтгэлтэй хүмүүстэй таарч байсан би. Одоо жишээлбэл би одоо өндөр байшнаар гараад шатаа хураадаг биш.
Харин шатаа ингээд дэвсэж өгдөг тэр хүмүүстэй таарч байсан надад. Одоо жишээлбэл ганаа чи над дээр хүрээд тэр хоёулаа ингээд чиний улс төрийн одоо чиний лекцийн чин талаар хоёулаа ярилцъя. Цусанан фасон одоо тэр юу гэдэг дүгнэлт тэр хичээлийнхаа юмыг аваад тэр чи уншаад ингээ хоёулаа ярилцъя. Ганаа би одоо энэ банкны тийм захирлаар ажилладаг. Би ингээ ганаа компанид чи ингээд юу яа банкнд чи одоо ингээ дадлага хий. Чи дадлаггүйгээр гараад ингээд ажил олоход хэцүү гэсэн. Тэгээд тэр тийм хүмүүс надад айгүйх таарч ирнэ гэдэг чинь энэ улсын хүмүүс чи айгүй ихэнх таарсан хүмүүс айгүй хүмүүнлэг хүмүүс байгаа байхгүй юу? Дандаа өөрөө одоо нэг энэ Астр улс чи одоо энэ менторинг програм гэдэг айгүйх байна шүү дээ. Одоо энэ өндөр гарцсан хүмүүс бусдад одоо өөрийнхөө шатыг дэвсэж шатаа өгдөг. Одоо тийм энэ шатаар ингээд гаруул чамд ингээд юу байна аа? Илүү амжилтанд хурдан хүрнэ ч гэдэг юм уу? Ийм арга барилаар чи хурдан гарч олно ч гэдэг юм уу? Тийм хүмүүстэй би айгүйх таарч ирсэн. Маш хүнлэг, маш хүнийг ойлгодог. Харин энэ хүмүүстэй чи энэ хүмүүсийг авч үзэхэд бол чи энэ хүмүүс шиг бас айгүй юу байх хэвээр өгөөмөр байх хэвээр. Тэгээд айгүй зарчимч байх хэвээр, цагааж барьдаг ч гэдэг нь та яж гэх үү те. Ер нь айгүй тийм сэтгэлээ сайн байх хэвээр юм шиг. Яг надад бас энэ дэр бас би герман хүмүүсийг бас би баталгаажуулаад тэгээд эргэн тойронд ч юм уу надтай бас таарч явсан хүмүүс одоо нэг юм дуулахчаар яг тэрний маань ингээд төлөөчин сэтгэлээсээ ингээд чи тэрийг асуусан уу, тэгсэн үү гэд бараг л би өөрөө мартцсан явж хахад баг. Тийм болохоор герман хүмүүстэй хамтарч ажиллая гэх юм бол үнэхээр яг тэр хүмүүсийн бас ирч хүчээр хурдтай зэрэгцэж явахгүй бол өөрөө нэг амар ингээд нөх хичээд зүтгэхгүй байхаар энэ хүмүүст нэг гой урамтай биш те. Яг оноо. Тэгэхээр бас энэ дээр бас дараагийн ирэх хүүхдүүд харж байсан зүгээр болов уу гэж зөвлөчүүл яг уу хоёлоо. Тэгээ хамгийн гол нь нөгөө тухайн хүнийхээ итгэлийг алдахгүй те. Тэр хүний хичээгээд байгаа тэр итгэлийг алдахгүй. Би тэр чиний явуулсан сонигч унссан шүү. Би тэрийг явуулсан тэр линкээр ч ороод тэр мэдээллийг харсан шүү гэд эргүүлээ тэр хүнийхээ урмыг бодоод тэгээд юу яах хэвээр юм бэ? Эргүүлж хариу үйлдэл үзүүлэх хэвээр юм бэ? Чиний хийж байгаа зүйл чи тэр хүний бараг эргээд тэр юу өөр бүтээлийн харуулж байгаа байхгүй юу те. Хамгийн гол нь гэхдээ энэ хүмүүс судлаа ярьж болохгүй. Ястаа ба. Тэгээд ч бас бид нар тэр хүний төлөө юм хийгээд байгаа биш. Бид нар ч өөрсдөө цаашаа биднийг хөгжүүлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас нэг өөрөө энийгээ бас жоохон итгэл үнэмшилтэй эндээ уйггүй байх юм бол бас туслах олон хүн байдаг юм биш шүү гэж залуучуудаас хэлье. Биднээс л одоо энэ Европ хүмүүсийн хүндээ хүмүүс гэдэг. Гэтэл яг чи л өөрөө бид нар гэд та хэнийг хэлээд байна? За уучлаарай. Хэлэхгүй шүү дээ. Бид нар гэж. За бид нар гэхээр за уучлаарай. Ер нь зөндөө олон хүмүүсээс сонссон тий. Европ чинь одоо Монголд байгаа зарим нэг хүмүүс та би бүгднийг айгу зарим хүмүүс ч Европ хүмүүс ч одоо хүйтэй хүндээс нэг тим юм гэж ярьдаг шүү дээ. Ер нь жоохон гэтэл би бас өөрөө тим сэтгэхүйд ярьсан байхгүй юу? Нэг л хүйтэй хүндээ тим хүмүүс юм байна гэдэг. Гэтэл яг ингээд миний таарсан тэр хүмүүс болохоор айгу тим зөөлөн дулаан хүмүүс байгаа байхгүй юу? Айлгах тусалж байсан гэсэн тийм сэтгэлтэй хүмүүс байгаа байхгүй юу? Азарч их юм тийм хүмүүс айгуух таарсан. Ийм үг гэдэг штеп. Ойроо чи яаж хашгирно ой чамраа буцаага цойрогаараа тэр үгийг чи өгдгөө гэдэг үг гэдэг. Тэгэхээр чи хүнтэй яаж хандж чинь чи хэр үнэнч байна, чи хэр шудраг байна, чи хэр зүтгэлтэй байна. Тэрний чинь хариугаар буцаад хүмүүс бас их ханддаг юм шиг надад санагддаг. Тэгээд бас залуу ихэндээ хэлэхэд ер нь хүний итгэлийг алдахгүй байх юм бол бас энд хөл толгойгоо олохт чинь бас учир начир бэдгийн билээ шүү гэд бас. Яг үнэ. Яг. За манай подкастын зорилго сонсогчдоо бас ташрамд подкастын зорилгоос дахиад нэг танилцуулж гэж бодож байна. Бид манай одоо багийн 3 гишүүн Монголд байгаа, Монголоос нааша одоо гадны орн руу явж байгаа, аль ч орн руу явж байгаа гадагшаа гарч үзээгүй хүмүүстэй бас нэг энэ орж байгаа зочдынхаа туршлагаас хэл яаж сурсан тий энд ирээд ямар хөгжилтэй хөгтэй эсвэл эвгүй байдалд орж исэн ч юм уу одоо нөгөө ярьсан юм туршлагаас нь бас суралцаасаа тий. Тэр утгаараа нөгөө талаасаа бас гадагшаа гарч чадахгүй боломжгүй бас л нэг хэдэн хүмүүс маань Монголд байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст маань бас гадаад байдаг хүмүүс яаж амьдраад байдгийг юуг туулдаг ямар давуу талтай ямар сул тал нь байдгийг ингээд бас л үнэн бодитын мэдээлэл өгөх зорилготой манай подкаст хийгдээд ирсэн байж байгаа. Тэгээд манай подкастыг сонсож байгаа танд маш их баярлалаа. Тэгээд үргэлжлүүлээд ярья. Түрүүн сэтгэлгээний эрхчлөө гэж ярьлаа тий. Тэгэнгუთ та хэлэхдээ болохоор Монголоос ирээд энд ирснээрээ би сэтгэлгээний эрхчлөөгөө олж авсан гэдэг байгаа. Тэгэхээр үнэхээр тэр сэтгэлгээний эрхчлөө гэдэг зүйл чинь Монголд олоход тийм хэцүү байдаг юм уу? Эсвэл бид нар яг юу гэдгийг мэддэггүй юм уу? Эсвэл манай Монгол магадгүй 20-30 жилийн өмнө арчлал гэдэг зүйлтэй нүүр тулсан эрхчлөө гэдэг зүйлийн үн цэнийг мэдээгүй эсвэл
утга учрыг нь ойлгож амжаагүй байгаа мó? Таныхаар яг сэтгэлгээний эрхчлөө гэдэг нь юу гэсэн үг юм болоо гэдгийг гоё тайлбарлаад өгөх үү? За би одоо энэ талаар за яах вэ нэг аргагүй дээ манай улс ч яг л хөгжлийн замд явж байгаа улс байгаа байхгүй энэ одоо Европын хэдэн мянган жилийн түүхтэй улстай харьцуулахад тэгээд энэ одоо хөгжлийн үйл явц чи мэдээж яриг арай өөрөөр сэтгэдэг тийм хүмүүс байна шүү дээ мэдээж яриг те одоо арай өөр сэтгэдэг одоо жишээлбэл би айгүй тийм шашин шүтлэггүй хүн байгаа байхгүй юу тэгэхээр нэ одоо манай ээж аав хоёр шашин шүтлэгтэй ч гэдэг юм те тэгээд намайг одоо ямар нэгэн байдлаар одоо лам заавал жилийн таслыг хэлэх хэрэгтэй лам дээр очих хэрэгтэй гэсэн нэг тиймэрхүү гэр бүлийн тиймэрхүү зүг одоо тулгалт гэх нь хаашаа тийм байдаг. Гэтэл би одоо өөрөө шашин шүтлэхгүй хүн байгаа байхгүй юу. Тэгээ Европт ирээд тэрэндээ би бүр айгүй үнэнчээр хэлж байгаа байхгүй юу. Бүр ингэ чанга гашгамаар би шашин шүтлэхгүй хүн шүү. Одоо би ямар нэгэн бурхан одоо юу гэдэг тийм зүйл итгэдэг хүн шүү гэдэг би энэ бол айгүй нүүр бардан хэлж байгаа байхгүй юу. Тэгээ одоо жишээ нь гэхдээ тийм юм байна. Тэгээ би бас Монголд байхад одоо юу гэдэг айгүй тийм одоо өөр сэтгэлгээтэй жишээ нь гэхдээ яагаад эмэгтэй хүн заавал ингэ нэг сургууль төгсөөд хөдөө суугаад түүхэд гаргаад тэгээ ингээ гэрийн ажлыг хийгээд ингээд байх хэрэгтэй гэж хэлээ. Айгүйх ингээл Монгол дахт айгүй боддог байсан аахгүй яагаад эмэгтэй хүн гэхээр яа заавал энэ ихтэй одоо заавал энэ үйлчлэгээний ажлыг илүү эмэгтэй хүн хийх хэрэгтэй гэж яагаад тэр чууд ингээд илүү дээд түвшний хамаагүй одоо удирдах албан тушаалд ажиллах хэрэгтэй гэж айгүйх тэгэл тэр үед ингээл тэмцэлдэл бодоод ингээл явдаг байсан. Гэтэл энд ихэр чи бүр амар том судалгааны бүр асуудал болсон байгаа байхгүй юу? Одоо жишээ нь би өөрийгөө тэгэл ер нь би чинь ер нь жоохон тест хүн юм байна, шашин шүтлэггүй хүн юм байна. Би чинь ер нь феминист тал руугаа хүн юм байна. Би чинь одоо бас энэ байгаль орчноо хайрладаг хүн юм байна. Сүүлийн үед одоо би чинь ер нь энэ хуванцар материалтай юм бас ер нь их татгалзаад байгаа байхгүй юу? Одоо энэ савн банк урд нь маш их хэмжээгээр аваад ингээл тавьчихдаг байсан. Янз бүрийн баглаа бодолтой юм маш дуртай байсан бол одоо болохоор трийгээ бүр хянаад тэг явж байгаа байхгүй юу? Тэгээд иймэрхүү одоо сэтгэлгээний амар асар их одоо энэ улсын соёлж гэдэг юм уу сэтгэлгээний айгүй тийм задаргаа одоо миний хувьд бол хувь хүний хөгжлийн үед ингээд айгүй өсвөл үед харагдаад байгаа байхгүй юу? Жишээлбэл би чи одоо Монголд байхдаа одоо энэ homosexual хүмүүс байдаг ч юм уу тийм хүмүүсийг би бол яг Монгол ахтаа зүгээр л ойлгодог гэсэн хүмүүс байгалаасаа төрсэн ийм хүмүүсээ чи биднээс яаж чадахгүй гэх энд одоо ийм зүйлийг Монголд ойлгох хүмүүс маш их байгаа шүү дээ тийм тэгээд тэр хүмүүстэй ингээд энэ эднээс чинь зүгээр жирийн хүмүүс санаасаа ингээд төрсэн хүмүүс шүү дээ биднээс яаж чадахгүй гэж ярихад тэр хүмүүс чи эргээд одоо эсэргүүцэх гэдэг юм өөрийнхөө үзэл бодлыг ингээд хэлнэ тий. Тэгээд тэр үед чинь тэр зүйлээ хэлэхээр газаардах гэж байдаг юм уу тиймэрхүү зүйлд орно. Энд ирээд би homosexual хүмүүсийг би зүгээр жирийн хүмүүс гэж зүгээр л энэ чинь бэлгийн хэрэгчлөөрөө ингээд явж байгаа хүмүүсээ ингээд хэлэхэд хэн ч намайг ойлгох байхгүй юу? Яг үнийг хэлэхэд тиймэрхүү тэгээд одоо жишээ нь Монголд байхдаа энэ арьс өнгөөр ялгуурах би одоо ямар их жоохон арьс өнгөөр ялгуурдаг хүн байсан юм бэ гэдгийг бас өөрөө ингэж ойлгож байгаа байхгүй юу. Одоо би энэ чи ирээд маш олон тийм дөрөвч мөрөгч байд юм уу. Одоо янз бүрийн Африкийн Кеносаас ирсэн охин ингээ янз бүрийн арьс дэлхийд маш олон юм улс үндэстнээс ирсэн хүмүүстэй ингэ харьцахаар тэгээ бас өөрөө юм гадаад хүн гэж тийм хүний нөгөө нэг тийм арьс өнгөөр ялгуурлах үзэл би үзэлтэй байснасаа маш их хичээд би ч гэсэндээ энэ дэлхийн нэг л хэсэг би яагаад энэ хүмүүсийг ингэж арьс өнгөөр одоо ялгуурлах хэрэгтэй гэж гээд тиймэрхүү зүйлчээд юм аа одоо би чинь энэ дээрээ маш тийм арьс өнгөөр ялгуурлах тийм үзэлтэй хүн байж байгаа энэ ч яриад байсан байгаа байхгүй юу ерөөхдөө байсан хүн байгаа байхгүй тэгээд тийм мэт одоо сэтгэлгээний задаргаа ч юм уу сэтгэлгээний эрх чөлөөнд одоо ингээд одоо орсон ч гэх юм уу тэгээ одоо ингээ Монголд очиод би одоо би тийм босоо юм босоо гэвэл намайг ойлгох хүн ч байна ойлгохгүй ч юм байна те. Гэтэ би энэ болохоор би одоо сэтгэлээр эргэж хэлээ гэхээр би энд бол годомжинд гараад хэлсэн ч буй болохоор байхгүй. Намайг найз нөхдөйгөө ярьсан ч гэсэн найз хийх маань намайг ойлгоно. Тийм байгаа байхгүй юу? Энэ дээр бисээ бодлоо л да яг чиний өөрөө чи хэлдгээр бас энд хүмүүс тэгж хүнийг байгаагаар нь хүлээж авдаг. Энэ бас нэг хүн гэж тий хүн гэдэг утгаар нь хүнийг аягүй хүндэлдэг ч юм уу. Хүний үзэл бодлыг хүндэлдэг хүмүүс их байдаг болохоор тэгээд их ойлгодог гэд ярьж байна. Энтэй бол санал нэг байд. Бас нэг юм бид нар урд нь яагаад тийм одоо арьс өнгөр хүнийг ялгадаг ч юм уу эсвэл нь одоо тийм өөр хөстөн сонирхдаг хүнийг хүүшээ яана гэж айгаал тий. Айхт биш ээ. Хоорондоо шив гэж яриад тий. Тэрийг нэг яриа болгоол тэгдэг байсан. Энд ирээд ягаад тэр хүмүүсийг бас нэг айгүй олон талын өөр үзэл бодолтой олон өөр
хүмүүсийг бас ингээд байгаар нь хүлээж авдаг болоод байгаа юм хэрэг нэг талаасаа бид нар бас ингэж гэнэ үү? Бид нар өөрсдөө бас энэ оронд чинь гадны хүмүүс гэж байгаа шүү дээ. Тий. Бид нар өөрсдөө гадны хүмүүс бийжиж энд ирсэн хойноо нөгөө гадныхаа бас арабаас ирсэн хүмүүс ч юм уу, Албанаас ирсэн хүмүүс ч юм уу тэдрийг бас нэг гадаадынхан гэд хачин харж мараад байвал нь айгу утгагүй юм болох гэдэг шүү дээ. Тэгээ бид нар өөрсдөө хүний нөгөө Монголын нэг юм уу гэдэг шүү дээ. Хонц хонцтой дургу, хонуулсан хүн хоёуланд нь дургу гэдэг нэг үг гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь бид нар өөрсдөө гадаадын хүмүүс бийжиж харин бид нар тэр хүмүүсийг адилхан ингээ ойлгохгүй юм бол жоохон нэг сайн хүн чанаргүй юм болох гэдэг нүггүй юу? Ер нь бол тийм. Тэгээд энэ энэ улс төрийн оюутнууд сая ихтэл энэ арьс өнгөөр ялгуулах зүйл ямар муухай гэдгийг одоо энэ коронавигоос болоод өөрсдөө бие дээр Аз хүмүүс мэдрээд ойлгож байгаа шүү дээ, тий. Одоо ер нь бол одоо Европт хамаагүй дээр байгаа хэрэг. Гэтэл энэ анх л корона гарахад Аз хүмүүс ямар нэгэн байдлаар ерөнхийдөө бас нэг жоохон ялгарлан гадуурхад өртсөн шүү дээ. Өртсөн байх. Миний хувьд бол жоохон их бага хэмжээгээр өртсөн. Ягаад гэвэл биднээс чинь гараал хятад гэж харагдана. Гараал Чайна юу гараад дуудуулна, тий. Тэгэл энэ одоо энэ тийм боловсралгүй ч гэх юм уу ямар нэгэн тийм хүмүүс ч одоо бүхэл зүйлийг ямар нэгэн зүйл рүү чих гэж авсан. Энэ хүмүүсээс болоод эднээс энэ буруугаас болоод бид ингэж байна. Бид маск зүүж чинь гэдэг юм уу те. Тийм хүмүүс бас тодорхой хэмжээгээр байгаа шүү дээ энд чинь. Одоо арьс өнгөөр ялгарлан гадуурхдаг тийм хүмүүс байгаа шүү дээ зөндөө. Тэгээ тэр арьс өнгөөр ялгарлан гадуурхах ямар нэгэн хэлбэрт өөрөө тодорхой хэмжээгээр өгтөөд эхлэхээр өө ямар муухай юм бэ гэж бодоод эхэлж байгаа юм чинь. Тий. Гана чи өөрийгөө шуугаар зөвөрлөх юм бол бүргэд чи их зөрөгтэй шүү дээ тий бүргэд маш өндөр одоо уулын оргил хавцалт хэцүү газар амьдардаг. Нугас гэдэг шуу маань энүүхэн эндэл яваад идэг. Чи өөрийгөө бүргэдтэй зөвөрлөх үү нугастай зөвөрлөх үү? Ястай мэдэхгүй юм байна ямар. Тэр актер далаа руу явсан гэхээр чинь би одоо бүргэдийн зөрөгтэй юм байна гэж бодлоо шүү дээ. Өсгөл далаад очичвол завар жоохон нэлээ ингээл нөгөө бас тэр хийлдэг завар хийлдэг ч юм уу мэдгүй ямар ч тийм хийлдэг юм шиг тийм зав байсан. Жоохон гүн рүү явсан чинь би боли буцъя гэлээрсэн. Айгаад нөгөө харанхуй болох гэдэг. Надад гэхдээ нөгөө нэг яг бүргэд байх ч үе нөгөө нугас байх ч үе нөгөө тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад яг ингээд тиймэрхүү өөрийнхөө амар өссөн зүйлсүүд айгүй зөрөгтэй байхад сургууль дээр очиод би ингээд олон ингээд Австри, Швейцар, Герман одоо ямар ч Итали оюутнуудад дунд ингээд ихтгэл тавиад тэднүүстэй ингээд мэтгэлцээд ирэхээр би заримдаа нугас авчихдаг байхгүй яг үнэ хэлэхэд. Айдаг энэ хүмүүсийн би ч Монголд айгүй итгэвтэй байнгын швэний урд суудаг дандаа багштай мэтгэлцдэг тийм оюутан байж байгаа. Энэ дээрээ хэлний өөрийгөө 100% хийж чадахгүй тийм байлаасаа болоод нугас олох үеэр нь те тэрнээс наад аваад хойшоо суугч гэдэг юм уу тиймэрхүү. Тэгвэл чи ирүүл байгаа юм байна. Сэтгэл зүйн нэг юм семинар дээр хүн болгонд нэг нугаснаас нэг жижигхэн байдаг. Бүгдээс нэг жижигхэн байдаг те. Тийм. Тэгэхээр чи ер нь ирүүл байгаа юм байна. Тэгэхгүй дандаа л бүргэд гэдэг л одоо бас болохгүй шүү дээ. Ааха за тэгвэл чамайг оншилчлаа гэж юу. За явж ирүүл байгаа юм байна. Ааха. Та одоогийн байдлаар өөрийгөө ирээдүгээ Монголд байна гэж бодож байна уу? Эсвэл илүү Австрид байна гэж бодож байна уу? Ааха. Ер нь бол би ч одоо яагаад бас ингээд гадаад оронд ингээд сургууль сураад яваад байна. Яагаад ингээд сэтгэлийнхээ амар амгалан байдлыг ингээд золиослоод энд бүх одоо энэ бүжгэнсэн нийгэмд ингээд өршөлтөд яваад байна гэдэг чинь мэдээж гайгүй өндөр цалинтай ажилд орохыг л хүсэн сургуулаад төгсөө тий. Тэгээд өндөр цалин хаана вэ гэхээр Австри улсад байгаа. Ямар ч хэсэн сургуулаа маш сайн төгсөөд илүү өөрийгөө боловсруулад Австри улсад ер нь ажилд орно гэж бодож байгаа. Миний яг ирээдүйн зорилго одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагт олон улсын байгууллагт ажилд орно гэсэн тийм зорилго тавиад ер нь явж байгаа. Тэгэхээр ер нь Австрид л амьдрах гэсэн тийм төлөвлөгөөтэй байна одоогийн байдлаараа тий. Гэхдээ хүний тухайн үеийн нөхцөл байдал бас яаж ирэхийг би яг одоо ирээдүйг яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэтэ яг одоогийн бол зорилго бол Австри улсад ажилд орно гэсэн зорилготой байна. Амьдралдаа аль хүн одоо үзэл бодлоо өөрчлөөд бас өөр шийдвэр гаргаа явж байгаа хэрэг үү тийм ээ. Залуу хүний замын үзэн уртаа гэж үгүй шүү дээ. Тий, яг үнэ. Тий. За, Австри хүмүүс хэр даруй хүмүүс бол маш даруй хүмүүс. Би одоо айгүй мундаг Австри хүмүүстэй ингээд эргээд бодохоор танилцаад найз нөхөд болоо явсан байгаа байхгүй. Жишээ нь хэд би одоо нөгөө сая судалгааныхаа ажил дээр Австри улсын үндэсний одоо
одоо үндэсний зөвлөлийн одоо манай монголоор парламентын гишүүн гэсэн үг л байгаа байхгүй юу. Үндэсний зөвлөлийн гишүүнтэй би нэг болоод ингэж ажиллаж байгаа байхгүй юу. Одоо социал демократ намын нэг тийм гишүүн тэгээ парламентын одоо монголоор ярих юм бол тийм гишүүн болсон тийм одоо Петра Баяр гэдэг тийм эмэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд тэр эмэгтэйтэй ингээд нэг багийн гишүүн болоод ингээд судалгааныхаа ажлыг хийхийн тулд бид байнга өрөөгөр норно, байнга судалгааныхаа ажлыг ярина. Тэгээд тэр хүний өрөөгөр орсон чинь бүр ингээд дээр үеийн одоо галзуурч муудсан, ширээ сандал, нэвсэтэл бүр тоосон дарагдсан ингээд баахан ном сайн сэтгүүлүүдээс өөр юу ч байхгүй байгаа байхгүй тэр эмэгтэй тэр гишүүний өрөөнд маш даруухан, тэгсээр нэ маш боловсралтай. Тэг ажил болон сургуулийнхаа хооронд дандаа ундаа дуугаар явдаг. Өдрийнхөө хоолыг өөрөө бэлдэж ирдэг. Тийм эмэгтэй баг. Одоо манай Монголоор улсын хурлын гишүүн гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм даруухан эмэгтэй. Одоо жишээлбэл энэ том банкны нэг эмэгтэй байна. Бас айгу найз нөхдөд хүрээлдэг. Тэр эмэгтэй маш 5 хэлээр бараг чөлөөтэй ярьдаг. Бүр одоо энэ банкны том захирал хүн тэгсэн хэрнээ тэр эмэгтэй маш даруухан. Үнэхээр даруухан. Тэгсээр надад туслахыг одоо хүсэл эрмэлзэлтэй тийм байдаг. Би анхлээд одоо ингээм астро хүмүүсийг юу яадгүй нүур амаа арчилдгүй, нарны тус төртгөө, буцас дандаа муухай нэвсгэр хуцсуусаа явж байдаг. Гээл хүмүүс ингээд анхлаад ингээд царайдад үзмжээр нь хараад. Даад үзмжээр нь дүгнээ явдаг гэсэн байгаа байхгүй. Гэтэл тэр үүнтэй ойртод үзсэн чи юу юм? Бүр доктор их сургуулийн багш хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээ би нэг анхлаад нэг астр нэг ихчтэй танилцаад нэг кафед танилцаад тэгээ би тэр ихчийг ямар амьд арчаагүй юм бэ? Яасан амьд арчаагүй ингээд нүур амаа бүрээр өстөн нэг үнэхээр нэр ингээд бүр жоохон нэг арчилчаасаа марчцаасаа гэж бодоо явж байсан хүн маань бүр амар өгөөмөр хүнлэг маш боловсралтай хүн байгаа байхгүй юу. Тэгэл би тэр өстой нэг хүнийг гаднах үзмжээс нь харж дүгнж болдгоо юм байна гэл. Тэгээд өөртөө юу яажлаа? Өөрийгөө загнажлаа. Тэр хүн чинь гаднаа паланцэг дотроо гэлэнцэг хүн байна тий. Энэ астро юм Европ гаднаа гэлэнцэг дотроо юу лээ? Гаднаа манайх ч ингэж ярьдаг штеп. Паланцэг дотроо паланцэг гаднаа гэлэнцэг гэж ярьдаг. Гэтэл тэр хүн чи эсэргээр юм байна. Тий, яг үнэ. Астро усад ер нь ингээд хараа явахад ер нь гаднаа паланцэг нэ дотроо гэлэнцэг хүмүүс маш их байдаг. Маш их. Тэгтээ бас Австрийн Бундесканцлер Себастьян Куц ч бас их дийжин штэ гоё. Залуу байдаг те айгу залуухан. Тий айгу залуухан. Бас тийм гэлэнцэг хүмүүс бас байна тий. Тий яг үнэ. Улс төрднөө. За бас нэг юм байдаг штэ хүн ингээд ямар хүн аз жаргалтай байдаг вэ гэхээр юмд баярлж талархаж чаддаг хүн их аз жаргалтай байдаг. Өөрийгөө аз жаргалтай байлгах чаддаг ч юм уу бас нэг тийм үзэл бодол байдаг тий. Би бол тэрэнд жоохон итгэдэг. Энэ жоохон ч гэсэн юмд ингээ баяртай хаад өөрийгөө баярлуулчихдаг болохоор сэтгэл дүүрэн байна гэдэг чинь тайван тий. Тэгэхээр ирээд одоо ингээ гадны өнгөхгүйгээр сайн хүлээж аваад их сургуульд сурах боломжийг олгоод өгж байгаа энэ орондоо их баяр талархалтай явдсан юм байна. Хүмүүсийн бол их сайхан магтаад ямар ч хэлсэн дандаа импозитив сайхан өгнөд хэллээ. Монгол их орныхоо талаар хэлэх бас тийм сайхан дурсамжууд Монгол эх орны маань бас их сайхан гэлдсэн Монгол хүний сайхан чанараас чи нэрлэвэл юунуудыг хэлэх үү? За манай Монгол орчин өстой газрын деваач юм да хол яваад ирэхээр хүн чинь бас их орн гэдэг үнц юм. Хичнээн энэ гадны сайхан орнд амьдарч байгаа ч гэсэн их орны үнц гэдгийг өстой чихэн сэтгэл зүрхэндээ ортол мэдэрдэг юм лээ. Тэр нэг амгалан сайхан тал газар Монгол хүний манай Монгол хүмүүс чинь бас яг ингэ дуугч нартай юм бол маш яг ийм Австри одоо герман хүмүүс шиг ийм зарчимтай ухаалаг хүмүүс байгаа. Монгол хүний уугуул зан чанар нь тэ мэдээж манай хүний их орн гэдэг чинь хүний эцэг хэл гэсэн үг шүү дээ мэдээж хэрэг тэ айл газар би одоо энэ улсад манай Монгол улсаас зөндөө олон хөгжлийн хувьд ч гэсэндээ ингээд дутуу дулмыг хэлэх зүйл байдаг ч гэсэн одоо гадаад улсад яваа монголчууд маань их орныгоо хизээч битгий гадны хүмүүс мууж агараад гэж захимаар байдаг байхгүй би одоо Монголоо их орноо муудаад явж байгаа монгол хүмүүс гадаад явж байгаа монгол хүн би үнэхээр дургу яснаасаа дургу тийм тэгээд мэдээж хэрэг бидний их орн гэдэг чинь одоо ээж аав маань л гэсэн үг шүү дээ ер нь бол тий одоо их орн маань мэдээж хөгжлийнхаа би бол яг монгол орноо сүүчлээ яачлаа одоо буруу замаар явж байгаа гэж ерөөс тэгж хардггүй. Гэтэл одоо энэ нийгэмд өгж байгаа энэ их хар мэдээнүүд маань энэ үнэт зүйлүүдийг маань одоо булшаад байгаа байхгүй. Яг ингээд харах юм бол манай Монгол улсад ч үнэт зүйлүүд маш их байгаа байхгүй юу. Тэрийг яагаад энэ гаргадаггүй юм бол яагаад энэ нийгмийнхаа сэтгэл зүг яагаад энэ хар бараа мэдээгээр ингэж одоо дараад байгаа юм бол би бас сүүлийн үед маш их гайхаад байгаа байхгүй юу. Улс олон орон болон өөр гэсэн үнэт зүйлтэй тий үндэсний өв соёлтой тий тэргээрээ дайлах маш их балхах хэрэгтэй. Энэ хаач болсон их орондооч байсан хүн балхах хэрэгтэй. Гадаадд явсан ч гэсэндээ
улс тухайн өөрийнхөө орны тэр өв соёл үнэт зүйлээрээ бахархах. Тий тэгээд одоо би энэ шинээр гарч иж байгаа залуучуудыг хүмүүс чинь одооны залуучууд гэж хэлдэг бол би харин ч одоо шинээр гарч иж байгаа залуучуудыг бүр биднээсээс илүү маш мундаг залуучууд гарч ирээд байгаа байхгүй бүр яг энэ Европын залуучууд чинь 2 3 хэлтэй маш мундаг мэдлэг чадвартай. Энэ залуучууд чинь манай амраа шиг яг өнөө их орноо хөгжүүлэх байхгүй юу? Энэ залуучууд маш их болно гэж би маш ихтгэл дүүрэн байгаа. Би бас яг тэрнтэй санал нэг байгаа. Тэгтээ бас манай залуучууд маань гэд бас би хаяад нэлээ хэлчихэд байгаагаа анзаарсан. Яагаад тэгэхээр өмнөх үе чинь дараагийн залуусыг сайн сайхан явахын нь зам шатын тавьсан хүмүүс байдэн шүү дээ. Ээж аав нь тэр боломжийг олгосон учраас ээж аав нь тэр эрхчлөөний төлөө тэмцээ бидний гадагшаа гаргадаг болцсон учраас тэгэхээр бид нар дараагийнхаа үед бас л нэг зам гүүрийн тавин тийм ээ дараагийн залуучууд шууд зам гүүрийн тавин тэгэхээр чинь ерөөсөө энэ бол одоо нийгмийн хүний амьдралын энэ олон хэлхээс чинь манай улсыг одоо үе үеэр сайхан хөгжилтэй оронд одоо авчирна гэдэг одоо тэрэнд бол маш их ихтэй байгаа шүү дээ. Өөрөө чи хэлж байгаа энэ хүүхдээ бол маш их санал нэг вэ. Одоо хүний нутагт явж байхдаа болж өгвөл их орноо муулж байгаасаа гэж уриалмаар байна тийм ээ. Мэдээж бид нарт бас одоо санаа зовох асуудалтай зүйлүүд бас байдаг. Тэрийг өөр хоорондоо ярилгүй яах вэ? Тэгээ болж өгвөл нас их орныхоо сайхан зүйлүүдийг илүү ихээр хараасай гэж уриалж байна. Тэгээд би ч гэсэн Герман орныг бас их нэг муулах дуртай биш. Энд чинь бас авах юм байж байгаа. Амаргүйч зүйл байж байгаа. Монгол оронд ялгаа байхгүй. Тийм болохоор ягаад ч мэдгүй муу талуудын нэг өөрийнхөө артал далдалсэйгээд сайхан зүйлүүд нь л болж өгвөл их харж үзэж явах юмсан, ярьж явах юмсан гэж бодоод идэв штеп. Чимээг одоо сөрөг болгож олно те. Одоо сайхан зүйлийг ч гэсэн сөрөг болгож олно штеп те. Тийм болохоор одоо энэ эцэг одоо их орон эцэг ихээ ер нь хүн бол ерөөсөй байнга л нандинаж хайлж явах хэрэгтэй л дээ. Яаж юм. Тий. Тэгээ одоо энэ нэр бидний ээж аавд ч өөрсдөө цадаас биднээс өдөө зэрэгтэй өргөсөн байгаа шүү дээ, тий. Тийм шүү дээ. Танаа ээж аваараа төсөөлөд бодоод үзтээ. Хэдэн хүүхдээ сургууль сурах гэх тэр хөдөө хээр мал талд халуунд халж хүйтэнд хөрж цасан шуурганд хэдэн тий. Тэгээд өвс ногоогоо хадна тэр хүмүүс ямар хөдөлмөрч хүмүүс байж гэнэ үү? Ямар хөдөлмөрч. Манай ээж аваар чинь маш их малтай хөдөөний хүмүүс байсан байгаа. Гэтэл хөдөөний тэр хүмүүс чинь энэ хүүхдүүд чинь одоо дэлхийн ертөнцийн өөрчлөгдөж байна. Хүүхдүүд боловсралтай болох хэрэгтэй гэдэг хэдэн малаанд дараад сумын төвд биднүүсийг хэдэн 10 жил сургаад дараа нь 3 оюутан Улаанбаатарт сургаад дараа нь Америкийн гадаадад явуулаад биднүүсийг ажилтай амьдралтай зоолгохлоо ингээд биднүүс ингээд хичээж ийн гэдэг чинь амар асар их том дарамт нэг талаар эдийн засгийн дарамт байгаа байхгүй яг үнийг хэлэхэд. Тэгээд би ч одоо 22 нас хүрчээл энэ ээж аваалтаа одоо ингээд энэ Монгол байгаадах юм ер нь жоо ээж аваалтаа жоо төв бодох юм байна. Одоо энэ хоёроос мөнгө авах надад өөр байхгүй. Ингээд шууд суулаад төгсөөл би шууд өвдөө гатуу сануулга өгөөд 50 еврого кармандаа гэж шууд гараад ирсэн шүү дээ. Яад өчүүл гээл. Тийм, тэгэл гараад ирсэн. За ингэж гарч ирсэн нэлээд хүн байгаа. Тэгээ сайн сайхан зүйл түрээ зарим маань бас нутаг буцаад тэндээ эрдэм чадлаа үзүүлээд ингээд эх орн маань их сайхан болно хаа гэдэгт их ихтэй байж байгаа. Надад нэг ингэж санагддээ. Мөнгөний эдийн засгийн жоохон боломж багтай хүмүүс заримдаа ингээд янз бүрийн ангиботууд ингээд санал мал ингээд явдаг шүү дээ. За зүгээр хамгийн наазах нь одоо нэг зүгээр пицца ирээ. За тоос соргоч ирээ. Нэг хүн үүд ингээл нүдэл ингээл тоос соргоч ах уу гэл тоос соргоч зарах гэлээ. Мөнгөний боломжгүй ч юм уу эдийн засгийн жоохон боломжгүй хүн хэдэн төрөний үнэтэй ингэж асуудаг гэж байгаа байхгүй. Нөгөө мөнгөний боломжтой хүн нь болохоор асуулт нь шал өөр. Энэ тоос соргочийг авснараа би ямар давуу талтай юм. Энэ дээр л ингээл яг л өөрсдөө бодож байгаа юм чинь. Манайхан ч аюу өөр ингэ дандаа мөнгөний асуудаг шүү дээ. Тийм шүү дээ. Анх хэрчэлстэй нэрээ дэлгүүрүүдээр явал ямин харчаад үржүүлээл л та мөнгөний бодвол тий. Дандаа мөнгө хэд юм бол гэж боддог. Амраа чи тэгдэг үү? Аха. Бодож байгаа. Яа тийм үү. Тэгвэл эгэлдүү жоохон эдийн засгийн хэрэглэн хүрээд байгаа. Манай зочин маань яаж бодд юм байгаа? За ястаа нөгөө хэд юм болоо л гэж бодно юм байна. Тэгээд одоо юугаа түрүү чинь гурлаа явж ажиллаа ерөөсөө. Мөнгө олъё. Нэрээ тэгдэг гэсэн тэгээ зүгээр ингэж бодоход яг л үнэн л байгаа байхгүй аюур тэгдэг шүү дээ. Тэгэхээр тэр илүү нөгөө давуу тал нь ямар юм гэж асуусан өн илүү мөнгөний эрхчлэлд хурдан хүрэх боломжтой гэж ойлгож болох байхгүй юу? Эсвэл мөнгөний эрхчлэлд хүрсэн хүн энэ тоос соргочны давуу тал нь юу юм? Dyson юм уу тийм? Dyson бол одоо ямар ингэдэг одоо зүгээр тэр функцийг асууж байгаа байхгүй юу? Тэрнээс хэд байсан бол хамаахгүй яа тэр мөнгө байгаа юм чинь.
Яг одоо би одоо эргэчээр одоо нэг өөрийгөө л болгоо юм чи санхүүгийн эргэжтэй мэдээж нэг тодорхой хэмжээнд хүрсэн бол одоо энэс илүү их хийж бүтээгээд тэг явж л авах хахад одоо өөрийгөө болгоод ядаж нэг хүнд юу саадчихгүй гэсэн байдалтай л явж штэ. Тийм болохоор одоо юмны өнийг хэд юм гэж асуугаа явж байна тий. Би ч гэсэндээ одоо энэ 23 жилд бол хэд юм бэ гэж одоо асуудаг. Гэхдээ заримдаа санаа зовоод асуудаг гэсэн. Манай ерөнхий зорилго болохоор монголчуудаа жоохон мэдээлэл өгөх, ямар шүү ялгаатай байдаг гэдгийг бас сонирхуулж байгаа. Тийм болохоор Австраар Монголын ялгаа, Австраас яг энэ зүйлийг Монголд оруулах юмсан энэ л байвал болно доо, энэ зүйлийг л авчих юмсан гэсэн зүйл таны бодлоор юу байдаг вэ? Мэдээж маш их зүйл байгаа л да. Маш их зүйл болохын тулд зарим зүйлүүд нь харагддаг. Жишээлбэл одоо би одоо оюут түүнийхээ өнцгөөс нэг зүйлийг хэлэхэд энд одоо их сургуулийнхаа энэ арга барил систем нь маш боловсронгуй. Жишээлбэл би одоо энэ дээрэл ингээд асуудал орж байгаа байхгүй. Одоо жишээлбэл ишлэл нэг бичгийн ажил бичээд өгтөл би ишлэлийн тавьдгүү ч гэдэг юм уу. Хүний оюуны өмчийг хүндэлдэггүй тиймэрхүү байдал маш их гаргадаг байсан. Энэ их сургуулийн оюутнууд чинь энэ хүний оюуны өмчөнд маш хүндэтгэлтэй ханддаг юм байна. Маш болгоомжтой ханддаг юм гэдгээ би эхнийхээ нэг семинар ажлыг бичиж өгөөд тэгээд багшаасаа одоо нэг фидбек аваад тэг мэдчихсэн байхгүй. Одоо тэгээд Монголд байгаа оюутнуудаа хэлэхэд жишээлхэд одоо чи ямар нэгэн бичгийн ажил бичиж байгаа бусад хүний оюуны өмчийг маш хүндлэх хэрэгтэй. Чи ямар нэгэн хүний ном зохиол юм бичсэн зүйлээс иш татж байгаа заавал тэр хүнийхээ зохиогчийн нэрийг дурдж бүр номных нь хуудсын тоог нь бүр маш сайн бичих хэрэгтэй гэж би хэлмээр байна. Тэр бол маш чухал маш одоо энэ тийм сурж байгаа оюутнуудын чухал зүйл. Тэгээ бас одоо оюут хүний зүгээс хэлэхэд одоо альва хичээлийг альва шалгалтыг одоо ойлгох үүднээс суралцаасаа гэж бодсон. Зүгээр нэг шалгалтанд бэлдэх биш те. Альва юмыг ойлгож сурах юм бол хүнд илүү хүнддэг бүр насан туршийн мэдлэг олдож үлддэг юм билэ. Би өөрөө асал алдаад энийг ойлгоод явж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө 3 дахь гэвэл шалгалтыг одоо оюутнуудаа л дараад байна. Шалгалтыг хизээж битгий хуулж байгаарай. Маш мууч авсан бай хамаагүй өөрийнхөө үнэн зүгээр өгж байгаарай гэж хэлмээр байна. Тэ энэ бол одоо Австри оюутнуудаас харсан миний бүр хамгийн анхны зүйл байсан. Австри энд ч гэсэн нэг шалгалтын дээр хуулах нөхцөл төрөөс байдаг байхгүй юу. Маш том одоо лекцийн саал нь юун дотор танхимд ингээ бүр хоол зайтай зөвхөн дотор нэг үзэхтэй л суудаг. Ямар ч хуулах нөхцөл байхгүй. Тэгэж нөгөө багш нарын шалгалтаа чангатаа авдаг. Тэгээ Монголд байгаа багш нар маань оюутнуудаас сурагчдаасаа тэгэж шалгалтаа авдаг байгаас оюутнууд маань ч гэсэндээ тэтгий хуулдаг байгаас иймэрхүү үнэн шударга зүйлийг ингээд ийм бүр багаасаа ингээд суралцаасаа энэ ч л одоо улс орны бас нэг хөгжлийн нэг үндэс төр гэж хэлмээр байна. За тэгэл одоо жишээлбэл энэ Австрид хэллээ ш. Саяны энэ Австри хүмүүс амар драматар харагддаг арчаагүй харагддаг гэж би анх хэлээд нэг гаднаа босонцог дотроо яланцэг хүмүүсээ шүүмжлээ явдаг гэсэн бол тэр хүмүүс маань маш цэвэрч гэр орон гашаад цэцэрлэгээ бүр үнэхээр арчилт цэвэрлдэг. Одоо энэ гэр хорооллын маань энэ 700 одоо энэ том гашаа энэ юу хүмүүс нь тодорхой хэмжээс ягаад арчилж боддгоо юм байна гэж би айгүйх боддог болсон бүр энэ дээрээ энэ Австри айлуудын энэ гашаа цэцэрлэгээ мод тарж зүлэгжүүлж ингэж ургамал цэцэг ногоо тарж байгааг хараад би бүр үнэхээр атаархах стажигийн атаархах төрөд манай Монголын одоо гэр хороо Улаанбаатар хотод гэр хорооллын хүмүүс маань ингэж гашаагаа ингэж цэцэрлэгжүүлвэл манай Улаанбаатар ямар гоё өнгө үзэмжтэй харагдах болоо байгаль дэлхий хүний ядуу байдлыг нуудаг гэж хэвээр үнэн юм байна гэж айгүй харж байгаа байхгүй юу. Тиймэрхүү амар алхан тутамдаа тэгээд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань яагаад би анхлаад бүр гайхдаг гэсэн энэ Австри улс чинь энэ Герман улс чинь яагаад ингэж энэ хөгжлийн бэрхшээл ямар ихтэй юм бэ? Улс орон ийм хөгжилтэй ямар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байд юм бэ гэлээ ингэж айгүйх гайхчихсан ах. Гэтэл яасан бэ гэсэн чинь манай Монголд байгаа хүмүүс байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ гэртээ нуудаг бол эндхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань нийгэмдээ яг ингэж хөгжлийн бэрхшээлгүй хүн мэт амьдардаг. Энэ нь бүр надад бүр үнэхээр хүнлэг, үнэхээр сайхан санагдчихсан. Бүх хүмүүсээ одоо энд одоо хараагүй хүмүүс зориулсан энэ одоо тэр зам нь яг стандартын дагуу одоо тэрэгд дээр явж байгаа хүмүүсийн тэр зам нь яг стандартын дагуу бүр хүндээ зориулсан тийм хүмүүнлэг тийм нийгэм байгаа байхгүй юу. Тэгээ энийг маань ингээ Монголд би одоо тэр талын мэрэгжлийн хүн биш болохоор үнэхээр яаж чадахгүй. Гэтээ байгаасаа гэж бүр үнэхээр сэтгэл санаа тэлээсээ хүсдэг. Маш хүнлэг байгаасаа хүмүүнлэг хүнийхээ хүндэл чиглэсэн тийм хоттой байхсан, хүндээ чиглэсэн тийм уус ахсан гэсэн л тийм
Энэ улсын тэр хүмүүдэг зүйлийг л улс орныхоо бодлогот л оруулмаар яг үнэ хэлэхэд. Та хизээ нэгэн цагт Монголын улс төрлөө орно гэж боддог уу? Ер нь бодохгүй байна харав. Гэтэ одоо альва зүйлийг нөгөө би бол яг амар өөрийгөө одоо том ингэж юу бардам баймааргүй байна. Яг тэгвэл би одоо сумаасаа л хэлсэн гэж үзэж байна. Одоо би энд байгаа би сумынхаа хүүхдүүдэд сургуулийн хүүхдүүдэд яаж нөлөөлж чадах вэ гэж би сүүлийн үед айгүйх бодож байгаа. Тэгээд сумынхаа одоо сургуулийн нийгмийн ажилтнтай холбогдоод яг тэр тухайн хүүхдүүдээ одоо сумд байгаа хүүхэд чи гадаад байгаа оюутнуудаас илүү герман англи хэлийг сурах боломжтой шүү. Одоо энэ мэдээллийн нэрэн үед мэдээллийн технологийн нэрэн үеийг ашиглуулж чи надаас илүү байх боломжтой шүү. Чамд боломж байгаа шүү гэдгийг би одоо сумынхаа одоо хөдөө орон нутгийн хүүхдүүдтэй л одоо өөрийнхөө би үлгэрлээд аль болох тэр чиглэсэн ямар нэгэн төсөөл арга хэмжээ юу байна. Ирээдүйд бол энэ тал руугаа илүү ажиллана гэж боддог. Тэ. Ямар гоё юм. Таны дүүн төсөөл нь биелээ болоод улам цаашдаа гоё өргөжөөсэй. Хүн болгон энэ технологиг мэдрээд хөгжөөсэй, зөвхөн гэрээсээ тий. Тэгээ хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд нөгөө энэ гадаад байгаа хүмүүс ч гэсэн гоё одоо хилээсээ сайн сурж байгаа гэд тэгэл бодоод байдаг. Тэгээ энэ хүмүүс манад биднээсээс илүү гэд. Гэтэл чамд бүр боломж байгаа. Надад олсоноос илүү боломж байгаа. Намайг ингээл 10 жил ингээд сурж байхад тэр интернет чи бас ерөөс хөгжөөгөө бүр гар утасч бараг байхгүй гэдэгс аахгүй юу. Би чинь бүр 11-д төгсгчлээ би нэг жижигхэн гар утастай болж байсан. Гэтэл одооны хүүхдүүд чи яаж юм амар бүр дэлхийдээ ингээд шууд холбогдож байгаа байхгүй. Тэр боломжийг ашиглаасай гэдэг. Тиймэрхүү л айгүйх юу яаж юм одоо хэлэх тийм. Би бол яг өдөөнийхөө одоо өөрийнхөө сумын хүүхдүүдтэй эхлээд хилтэм тавина. Одоо энэ талаар яг юу явуулж болох вэ? Сүүлийн үед бүр айгүйх боддог гэсэн сая хэлсэнчлэн тий. Яг тэр улс төрлөө орон гэсэн тийм том амбиц эдэр бол яг үнэ алга харин би энэ одоо энэ улсад ажил сураад би хэрвээ нэгдсэн улсын байгууллагад ажилд орж чадах юм бол ямар нэгэн давуу тийм арга юу байна гэх тэр тал руу л илүү өөрийгөө яах бах та зориулах бах та. За баярлалаа. Айгуу сайхан хүсэл мөрөөдөл байна. Улс төрлөө орно гэхээсээ илүү үндэс суурилуугаа те өс төрсөн нутгаасаа эхлэн гэдэг бол айгуу гоё мөрөөдөл надад санагдлаа. Ингээд ийм доороосоо суйраасаа эхлэх олон сайхан залуу боловсон хүчингүүд одоо ганаа шиг маань энэ тэнд сураад явж байгаа гэд бодож байна. Маш их баярлалаа. За ямар ч ихсэн баярлалаа. Намайг ингээд одоо энэ ярилцлаганд урьж оруулсан. Энэ бол миний хувьд одоо анхны салхиллаа байна. Миний хувьд бол урд нь ямар нэгэн ярилцлаганд орж байгаагүй. За ямар гоё юм байна. Хүмүүсийн бас салхийг ингээд өгнө гэдэг чинь бас бидэнд одоо бас гоё урам зориг шүү дээ. За манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өөрийн үнэт цагаасаа бидэнтэй хуваалцсан болсон туршлага хоримтлуулсан зүйлсийн тухай ярьсанд маш их баярлалаа. Таны ирээдүйн төсөлд чинь бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Их сайхан төсөл байна. За та хоёрт ч гэсэндээ ингээд намайг өөрсдийн подкастт урьж орж ярилцсанд маш их баярлалаа. Гэтэ ер нь хүн амар том зорилготой явахгүй бол зорилго тавьж явахгүй бол хүн нэг залуургүй завшигл явдсан байлээ. Тэр чинь одоо 2-3 жил тэгэл өөр хэмбэр мэдрээд айгуу том зорилго. Энийг бол миний хувьд бол улсаа нутаг сумд хөгжүүлнэ гэдэг чинь миний том зорилго байгаа байхгүй юу. Тийм тэгэл энэ зорилгоо хараад одоо ингээд хичээлээ гэж явж байна. Тийм ямар ч байсан хэзээ нэгэн цагт бүгдөө те бид гуруулаа ингээд зарсан зорилготой хүсэл мөрөөдөлтэй байгаа гэгээл тэрэндээ хүрээсэй л гэж хүсэж байна да. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа та хоёр. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Амар баян айлын жаргалтай охин гэж сонссон. Яагаад тэгээ хэлсэн бэ гэхээр ог нэр чинь баян жаргал гэж үгүй юм шүү дээ. Баян. Тийм ээ.